Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Архитектурын салбар үүсч өгсөний 50 жилийн хүрээнд та архитектор ярьцлага эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн ярьцлагын сэдэв архитектурын салбарын үүсэл хөгжил, эргэлтийн он жилүүдийн онцлог үйл явдлуудын талаар ярилцах болно. Ярилцлагыг архитектурын салбарын багш Ариун Туяа болон бэлэгт миний бие хөтлөн өргөх болно. Анхны зочноор архитектурын салбарын багш доктор профессор Оросын Орбоны улсын Бурайд улсын гавьяат архитектор, Монгол улсын зөвлөх архитектор Иш Жамцын Гончиг тогшигаа өөрөө оролцуулж байна. Ингээд сайн байна уу гшаа? Сайн байна. Занд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд танаас эхнийхээ асуултыг асууя. За. Хүүхэд бага насныхаа талаар дурсамжаа бидэнтэй хаваалцаач гшаа. За би 1959 онд Шорон гахай жил гэдэг юм да. Бүлгийн тоолоор. За энэ дүүлээд орон таймгийн дашуулуурс сумын нутаг Тарууд гэдэг газар төрсөн. Бүр хөдөө аав ээжийнхээ гэрт төрсөн гэж байна. Тэгээд миний хүүхэд ахын бага нас бол Малчин айлын жирийн хүүхдүүдийн айдал ээж аавдаа тусаж хонь хориг хариуж ажилд нь тусаж ингээд сургуульд ортлоо бол ээж аавынхаа гар дээр өсч хүмүүжсэн ийм жирийн амьдралыг туулсан хүүхэд багнаас. Тэгээд яхад энд хөгжөөнтэй л ер нь бол ээж аавдаа туслаад багаасаа ингээд яг малчин хүний амьдралын тэр халуун цэг гэдэг юм уу? Яг тэнд нь ингээд өссөн болохоор бол одоо тэнд тусалж яасан ажил хөдөлмөрийн тэр амт чимтүүл хүртэл ингээд мэдрэгддэг л. Ямар ч ажил хийж яасан ер нь бол энэ үл их хүний хүүхдийн төлөвшөлдүүлэх гүн бацоож өгд юм шиг байна. Энэ утгаараа бол би бол тэр олон малчин айлын тийм ээ хүүхдүүдийн нэрн адил тэр амьдралыг туусаа. Ийм хүндээ тэр миний манай тэр дашуулан сумчнаас Бурайд сумд Бурайд гарлын хүн байхгүй. Та бидэнд аав ээжийнхээ талаар гоё ярьж өгөөч. За Бурайд гэснээс л тэгээ үүсэж байгаа тийм ээ. Тэгээ миний аав ээж бол өнөөсөн Оросын холбооны улсын агын нутагт төрсэн аав Бурайд болсон. Тэгээ хөвдүүд омог гэж ярьдээ. Хөвдүүд омгийн Батын Иш Жамсын Гончиг бат гэдэг нэрлэдэг. Ийм авгаа дуудаг. Тэгээ миний аав ээж бол ер нь бол яг тэр дээр үед бол Бурайдуудын амьдрал бас хүнд хэсүү янз бүрийн жаргал зовлон туулсан ийм л онцгойд байсан. Монголын хөгжлийн бас энэ үетэй бас холбогддог. 19-р зуунаас 20-р зууны ихэнх гэдэг шиг хүн жилүүд байлаа шүү дээ. Түүнийг бол манай тэр өвөг дээдсэл бас адилхан туулсан. Хилмигдүүлэлтийн үеийг бас туулсан. Тэгтээ тэр айхавтар хилмигдүүлэлтийн тэр үе шатанд бол ороогүй. Тэгтээ тэр нүүдлээд дашуулан сумын нутагт ирээд 1900 оны ихээр орж ирсэн юм шиг байна. Тэгээд бол тэнд 1940 оны үед манай ээжтэй аав танилцаад тэгээд манай аав бол Ахмад дайчин хүн байсан. Нүүн ховдын хязгаар тэгээд чөлөөл 45 оны дайнд орж исэн Ахмад дайчин гэдэг ийм бас тэмдэгтэй. Ернөөсөө яг малчин тэр Оросын холбооны улсад төрөөдөл яг тэр баян Орос айлын тэм зарц хийдэг байсан юм шиг байна. Мал хонрын янзлдаг. Тийм угаасаа тийм баян язгууртны тийм юм байхгүй л. Яг л жирийн ажил хийгээл явж ирсэн ийм л улсууд юм лээ. Тэгээд тэр хэвээрээ л Монголд нутагт орж ирээд амьдраад тэгэл мал ачхуугаар эрхлээд тэгэл насан ёс болтолтой бол 60-70 жил тэгэл амьдраад явцсан. Ийм жирийн малчин айл. Энэ хүүхэдтэй. Миний аав бол суур малчин. Яг тэр нэгдэл нийгэм байгуулах үед бол аав маань нэг бригадын тав бүртгэгч, сүүрсэн станц гэдэг энэ трактор, энэ хадлангийн техник тоног төхөөрөмжүүдийг бас нэг зас цэлүүдийг
За бас модны араамд одоо ажиллаад бас тэр мод банд зүсэх нь Баян уул сумд одоо дундын араам гэдэг байсан. Тэнд 62-оос 68 оны сургуульд ортол бас 5 жил энэ Баян уул сумын тэр одоо улхны ойролцоо улхан хэлгээд байгаа шүү дээ. Тэрний ойролцоолд нэгдэл дундаа үйлдвэр гэдэг байсан. Тэр үйлдвэрт бол бас ажиллаж байсан. Миний одоо бас хүүхэд нас бол тэнд 5 жил болсон байна. Оюутан үеийг бас сонирхолтой болоо гэдэг үгнээс оюутан насныхаа дурсамжаас хэдэн онд оюутан болж байв тийм ээ. Оюутан болоход тань хин гэдэг багш нар байв. Ямар хичээлүүд үзчихэв. Энэ талаасаа та дурсамжаа хаваалцааж бидэнтэй. За би бол яг оюутан болохын өмнө мэдээж одоо ерөнхий улсын сургууль төгснөө. Энэ бол одоо тэр үед бол Чулуун хороотын нэг вольфрамын уурхай байсан. Тэр Чулуун хороотын вольфрамын уурхайн одоо тэр барилгуудыг ашиглаад бригадын баг сургууль гэж байсан байхгүй. Тэнд ороод 1-ээс 4-р ангийг дүүргвэ. Цомхоо нэг 20 орчим сурагчтай. Одоо гэрэл шийдэн бол одоо нэг дизель стаас асахтаа асахгүй тэгээд ерөөсө лав арис хийгээд тийм ээ. Тэр үеийн одоо сурагчид одоо яг та нөгөө чирнэл найруулаад дүүрдэг. Тэгэл харандаагаар голд одоо бичдэг. Ингээд 1-ээс 4-р ангийг дүүргээд тэгээд Асуул сумынхаа 8 жилд 1976 8 дугаар ангиг төгссөн. За бас л онц төгсөжсэн даа. Тэгээд 78 оноос одоо конкурс өгөө. Конкурс өгөөд яасан чинь нэг гадаадын хуваарьт нэг инженерийн хуваарьт яасан оноо дутаад тэгээ яасан чинь өөрөө одоо Apple их надыг бас хөөхд байхад л их одоо хүний аав гэдэг хүн чинь их ажиглд юм байна шүү дээ. Миний хөвөл өрнүүд нэг эрдэнэ номоор одоо сураад ингээд явах хэрэгтэй хүн. Чигээр малчин болж болохгүй. Чамд бол таарахгүй. Тийм усаа ямар ч л байсан одоо чи эрдэм номын хүн болох хэрэгтэй гэдэг юуг бол одоо миний хөөхд байхад л ингээд хэлдэг юм л байсан. Тэгээ тэр одоо ёсороо юм чи ямар ч гэсэн хот руу яваа. Тэр одоо сайхан техникийн одоо жолооч байд юм уу, засварсанч байд юм уу, эсвэл одоо барилгын мэргэжилч байд юм одоо сураа. Тэгээд одоо энэ тээврийн техникийн мэргэжлийн сургуулийн металлистийн техникт 1978 онд ирээд сурсан. 1 жил сураад жолооч засварчны одоо мэргэжилтэй онц сураад төгсөхгүй. Тэгсэн чинь эвлэлийн төв хороонд төдөө дарга байсан. За энэ онц төгсөн тэмцээг ийм хүүхдүүд байгаа юм байна. Эдгээр үдэ урилгаар одоо саналыг нь авч ягаад илсүүлээ. Тэгээ яасан политехникийн дээд сургуульд, Мосин политехникийн дээд сургуульд илсэх одоо хуваар байна. Тэр одоо жолооч тэр талын мэргэжлээр нь одоо илсүүлэх. Тэгээд тээврийн инженер эдийн засгийн мэргэжлэр бол урилгаар орж ирээ сурсан. Тэгээ сурахад одоо эхний нэг 2 сар байж исэн чинь нэг зарлал байдээ. Архитектурын ангид зургийн шалгалт тавьж элсэлт авнаа гэд. За түүнийг нь сонирхоод энэ их сургуулийн одоо 2 дугаар байрны 2 давхарт дахиад очлоо шүү. Тэгсэн чинь одоо энэ бүртгэж байна. Бат хоширгийн зургийн багш, чогсон багш, дардын зураач. Энэ одоо хөмсөд бүртгэж зургийн шалгалт, хар зургийн шалгалт авнаа. Тэгээ юу хөтөөс политехникийн дээд сургуульд илсэн инженерийн бүх мэргэжлийн ангиудаас бол дахин тэгж одоо энэ ураа ясыг нь одоо шалгаад ингээд дахин одоо анги бүрдүүлдэг ийм журамтай байсан байна. Тэгээ орсон шалгалт төгсөн тэнцлээ гэж байна. Тэгсэн миний оронд бол Ганбаатарын өөр хангаас илсэн нөхрийг бол солиод тэгээд надад оруулж. Одоо өшөө осон мэргэжлүүдээс 5-6 хүүхдүүд нэмээд орсон. Ингээд архитектурын ангид орсон. Архитектурын ангид ороход тэр одоо архитектур гэдэг нэрээч мэдэхгүй. Нэг барилгын зураг зурдаг гинэл гэдэг нэг юм ойлголттой. Тэгээд ингээд явж ясан залуухан багш Эрдэнэхөө жаргал сайхан багш хоёртой танилцтай. Тэдний ангид байсан Уланбаяр гэд манай нутгийн ах бас төгссөн байхгүй. Тэр нөхөр байж за архитектур гэдгээс нэм мэржэнийг сонгож орсон их сайн байна. Одоо чи сайхан зураг зурна. Ингээд төлөвлөлтгээд одоо энэ иймэрхүү зураг зурд ингээд нэг
курсын ажил энэ төр үзүүлээд улам одоо бас хүний үг сэргээгээд за ингээд одоо сайн сурах хэрэгтэй. Чи нэгэнт одоо ингээд зураг шалгараад орсон. Алиутар 6 гараад 6 үзүүлсэн. Тэгсэн дээр нь чогсон багш Батарчар багш хоёрыг гарын үсэг зураад тэнцүү гэдэг оноо тавьсан байна. Тэгээд л одоо ер нь шалуудаад орсон да. Тэгээд тэр намраа шууд одоо архитектурынхаа ангийн хүүхдүүдтэй намрын ажилд шууд явна шүү дээ. Тэгсэн ингээд тушаал гарч өгдөггүй. Архитектурын ангид нөө шинээр орсон уусаа. Тэнгүүт нь декан дээр одоо дахиад орлоо. Өө сайхан одоо манай дамбин гэдэг багш сууж байна да. За одоо хүүхөө юу хийж явна. Гэхдээ одоо тушаал гараагүй би сангаач нөө тээвэр инженери эдийн засгийн гүржав декан тэр энэ үндсэн ангийнхаа хүүхдүүдтэй яв. Ямар юм нэ тэр архитектурын анги. Тэр ямар чамд хамаатай юм уу? Эсвэл чи сургуулиасаа гарах юм да. Ширүүнийг одоо декан байж байна. Тэр найгаад дамбиа өгсөн. Өө тэр зүгээр. Одоо ингээд тушаал гарна. Чи архитектурын ангийн хүүхдүүдтэй энэ Баян зүрхэн ногооны зоод яваал. Тэгээ яваад ингээд синхрон автобусаар ирээд яасан 7 хоногийн дараа тушаал гарцсан байна. Содон ректор одоо гарын үсэг зурцсан архитектурын ангийн шинэ бүрэлдэхүүнийг баталсгоо гэх. Тэгээд одоо санаа амраад тэгээд ажиллаад ирээ. Тэгээд одоо орсон доо. Тэр үед бол манай тэнхимд за декан дамбины багш байсан. Нарийн бичгийн дарга нь одоо Гүрбазар багшийн аваад цэгмэд гээд нэг эмэгтэй хүн байсан. За тэнхмийн эрхлэгчээр бол Шархуу багш байсан. Ташигд орж өгсөөл төслийн хичээл орж ясан Цагаан багш байсан, Даажа багш байсан, Батбаяр багш байсан. Тэгээ шин залуу хоёр бас жаргал сайхан Эрдэнэхүү багш хоёр шинээр орсон байсан. Зургийн багш нар чогсон багш байжгаад нэг 2 дугаар курсүүд явсан. Тэгээд Пүрэв багш бол байсан зургийн багшаар. Сүүлд нь Бачулуун гэдэг нэг багш нэмэгдэж орж ирсэн. За бас нэг Жанлов бэлүү нэг хүн төр орж ирээд тэгээд Очирбат огс зургийн багш нар юу төслийн багш байсан. Бас маркет төгснө тийм хүн байсан. За энэ 10 хэдэн багштай. Тэгээд одоо эхний төгсөлт яг 78 онд бол анхны төгсөлт хийжсэн. Дипломын ажил гэж одоо нэг хүний хэдэн метрийн 10-аад самбар нэг ажил баг вестүүлэг нэг ханыг дүүргэж байна. Одоо бид нэг тэрний үзэл одоо яаж ийм их юм зур төгсдөм болоо гэдэг ингээл гайхдаг. Ингээд одоо архитектурын анхны тэр одоо мэдэгдэхүүн гэдэг юм уу тийм ээ ойлголтыг үл авчаалаа. Ингээд бол ер нь сурах ирэмзэл үл их төржсэн. Тэгээд ингээд ангиудаар ороход дандаа зураг зурсан, проект хийсэн, отмыг тавьсан. Тэгээд калкин дээр одоо зураг боолгосон. Зарим нь ингээ гоё макет хийгээл ингээ ямар болж байна гончгоотой харч ингэж хийж чадах уу ингээ. Ингээл одоо архитектурын мэргэжлээ сурах ийм хүслээр мэргэжлээ 1979 онд политехникийн Мөсөн политехникийн дээд сургуулийн барилга архитектурын факультетийн архитектурын тэнхимийн одоо ангид ингээд орж ялаа. Сайн байна багш. Сайн байна. За. Өглөөний мэнд вэ? Өглөөний мэнд багш. Өнөөдөр олон семинар хичээлдэл орно да. За тэгээд өнөөдөр ч хүйтэн өдөр байна. Харин тийм байна багш. Хаад ирсэн. Ихтэй сайхан агаар сэвэр байна. Алхаж ирвэ. Алхаж ирлээ. За. Ерөнхийдөө бол алхаж ирэхгүй өглөө таглаа ихтэй. Тийм учраас ер нь бол алхаад авъя гэж бодоод. Одоо давталгаа байгаа учраас хүүхдүүд байгаа тийм ээ. Хот байгуулалтын салбар дээр багш нар байна уугүй юу? За, ойлоо. Нэг асуугаад хэвээр. Он пөрвөрд нь доктор байж ах хэвээр. Энд хичээл орж байгаа юм байна. Алтан гэрэл багш байна. Би алтан гэрэл багшны хальт уулзаад. Сайн байна алтан гэрэл. За. Ямар хичээл орж байгаа? Дизайн 3 сэдвүүн кафега төлөвлөж байна.
За, авгүй сайн бод. Тэнгэрл багш надад миний сая чи хэдэн жил хичээл зааж байна. 4 төсөлтэй явж байгаа. Сайн өдөртөө аюутан судалгаа сайн хийн. За тавтуудаа сонгоод их сайхан хийж явах шиг дээ тий. Анх таныг оюутан болж ороод тэр архитектураа ингээд оюутан таав гэдэг зарыг та анхаарсан биз дээ. Тэрнээс өмнө та хаана хитгээс архитектур гэдэг үгийг харж ирсэн, сонсч ирсэн үү? Тухайн үед яг жирийн арт иргэдийн донд архитектур гэдэг ойлголт юу ямар түвшинд байсан юм бэ? Тэр үед байж та ернөөсөө архитектур гэдэг үгийг, архитектор гэдэг үгийг ернөөсөө нийгэмд бол тийм ойлголт бол ернөөсөө маш хомс байсан. Яагаад өгтөө зэрэг одоо анхны элсэгчд хүртэл ярьдаг байхгүй. Тэр архитектур гэдгээс нь одоо зураг зурдаг гэж нэг ойлгоод, нөгөөх нь барилга барьдаг хүн гэнэ гэж нэг ойлгоод, зарим нь бүр юуг нь бүр хүнсний үйлдвэр, архи үйлдвэрлэдэг газрын одоо тийм инженер юм уу ч гэж ясан ийм талууд байдаг. Одоо энэ анхны төгсгийн гоё ингээ ярьдаг байхгүй. Тэр үед бол ойлголт нийгэмд бол архитектурын тухай ойлголт маш хомс. Зүгээр одоо зураг төсөл хийдэг нэг юуны институтын хэдэн архитекторууд хойно төгссөн. Тэгэл энэ хэдэл тэндэл институтээрээ нэг юм хийгээ за иргэний барилгын архитектор орон сууцны барилгын архитектурын одоо нэг хэлтс юу гэж ясэндээ тэгэл тэр орон төлөвлөлтийн хэлтс гэдэг тэр хэсэгтэй л ингээд нэг хууль зордог тэгэл нэг төлөвлөгөөтэй 5 жилийн төлөвлөгөөнд тохирсон тэр барилгын объектуудынхаа зургийг зураад тэгэл тухайн одоо улс орны хөгжилд хэрэгтэй олон нийтийн барилга орон сууцны барилгын зураг төслийг хийдэг юм л институт байсан байхгүй. Тэгэхээр тэр архитектурын ойлголт бол маш хомс байсан. Ернөөсөө тэгээд үүнийг одоо хэрн би боддог байхгүй. Одоо хэрн архитектор гэдэг хоёр үгний утга агуулгыг бас алдагдуулж ярьдаг мэрэгжлийн хүнч байна, инженерүүд ч байна. За удирдах түвшний одоо шийдвэр гаргах түвшингийн улсууч байна. Тэгэхээр энэ ойлголтыг бид нэр өгөхтэй зэрэг сургалтаар за одоо зураг төслийн шатанд нь ингээд одоо хүмүүстүүд нийгэмдүүд соён гэгэрүүлэх тэр одоо замаар бол ойлгуулах ажил их одоо өргөн хүрээтэй төлөвлөгөөтэй ингээд явах хэрэгтэй юм аа гэж ойлгож байна л да. Тийм л одоо үе байлаа шүү дээ. Архитектурын. Тэгэхээр бид нар мэддэг шүү дээ. Архитектур гэдэг бол гэдэг одоо тэр грек, ромын үеэс үл архи гэдэг одоо анхаардаг ч ямар нэг юм. Тект гэдэг нь бол дис дараа эмч урам зохион байгуулах гэсэн. Тэгэхээр юунаас анхны санаа шийдлийг гаргаж тэр шийдлийнхээ дагуу удирдан зохион байгуулж ямарваа ажлыг одоо бүрэн төгс гүйцэтгэж чаддаг тийм одоо мэрэгжлийн хүнийг архитектор гинэ гэдэг ингээд тодорхой ярьдаг. Одоо үед бол агуулга нөх өөрчлөгдөж байна л да. Архитектор гэдэг хүн бол ер нь бол тухайн одоо соёл иргэншлийн хүн төрөлхтний соёл иргэншлийн тэр өв соёл тэр одоо хүмүүсийн үнэт урлагийн бүтээлүүдийг олон түмэнд түгээн дэлгэрүүлж, төлөвшүүлэн хөгжүүлж, улам одоо дэлгэрүүлж явдаг ийм нийгмийн зүтгэлтэн боллоо шүү дээ архитектор. Тэгэхээр архитектор хүний нэр хүнд өөрөх хариуцлага бол асар өндөр болж байгаа юм шиг. Энийг дамжуулаад бас ингэ хэлэх ёстой. Тийм учраас архитектор мэргэжилтэн болно гэдэг бол өстой хувь заяаны их ховор тохиолдол. Тийм учраас энэ мэргэжлэр одоо ажил амьдралаа үдээ зэрэгтэй явж байгаадаа би баярлалдаг. Энэ бол ховор мэргэжил хүмүүсийн ур аяас сэтгэлгээ, мэдлэг чадвар, ууггүй хөдөлмөр энэ бүхнийг одоо цогцоор нь биедээ шингээсэн хүмлэг ийм хүнийг л одоо хэлэндээ яг өнөөдрийн цаг үеэдүүд ийм хүн хэрэгтэй.
ийм хөнгө учраас бид нар бол дандаа бүгдээр инженер байж болохгүй, дандаа технологи, дандаа дарга нар байж болохгүй. Тэгэхээр юунаас архитектор хүн гэдэг бол нийгмийн удирдан чиглүүлдэг хүн байна. Бүх талаар хөгжүүлдэг. Тэгэхээр одоо тэр нийгэмд бол тэр тодорхой тогтвортой хөгжлийн бодлогыг хангах тэр одоо сэжвэрийг барьж авсан хүн архитектор хүн байх ёстой. Тийм учраас одоо архитектурын мэргэжлэр сурах хэрэгтэй. Архитектор болох хэрэгтэй гэдэгтэй бол би одоо их сэтгэл тэнэм явдаг. Онцгойгшаа. И тухайн үед таныг ажиллаж байх хугацаанд 1984 он байлаа гэж та түрүүнд дурдсан тийм ээ. Багш болоод эхэлсэн. Гэтэл 90-ад он гараад буюу нөгөө арчлал гарсны дараа архитектурын салбарын одоо хөгжил маань болон 84 оны архитектурын салбарын хөгжил хоёрын хоорондын ялгаа хэрвээ энэ хооронд одоо энэ тухайн эргэлтийн үеийн талаар та бас онцгойлон бидэнд ярьж өгөөч. Энэ үл өрнөөс заавал ярих ёстой асуудал нэг. Тэр үед бол архитектурын мэргэжлэр анхны одоо үндэсний 17 архитекторуудыг 1978 онд төгсгөлөө шүү дээ. Тэгээ 90 онд бол Монгол улс бол ардчлал зах зээлийн нийгэмд бол орсон. Энэ бол сошиал нийгэм. Урд нийгэм бол өгтөсөр Монгол улс бол социализм материал техникийн баазыг бэхжүүлэх 5 жилийн төлөвлөгөөн дээр ажиллаа төлөвлөд явдаг өмчийн нэг харилцаатай ийм улс байсан байхгүй юу. Тэгвэл 90 онд бол өгтөө зэрэг тэр өмчийн харилцаа бол задарсан. Олон одоо хэв маягийн олон төрлийн одоо энэ өмчийн одоо хэв маягтай болж тийм ээ. Ингээд бол зах зээл ардчлалын энэ шиг шугамыг бол өнөөсөө үндсэн хуулиндаа тунхаглаад ингээд одоо үндсэндээ миний ойлгохоор капиталист нийгэм рүү орж байгаа байхгүй. Ингээд ирэнгүүт ч өнөөсөө тэр өмчийн харилцаа үнцээрээ өөрчлөгдөхтэй зэрэг тэр нийгмийн одоо дэд бүтц тэгэл эрүүл мэнд боловсролын салбар энэ өнөөсөө бүгдээр өөрчлөгдөхөөс аргагүй болсон. Бие дааж одоо хөгжөхөд маш хүнд байсан. Оюутан байх үе 80-ад оны ихэр үл өгтөө зэрэг манай энэ сургуулиуд эрүүл мэндийн боловсролын одоо байгууллагууд өгтөө төрөөс өрнөөсөө бүх зүйлийг хангадаг байсан. Оюутнуудыг студенттэй сургадаг байсан. Багш нар салин өндөр байсан. Ерөөсөө тэр ажлынхаа төлөө яг төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа гүйцэтгэлээрээ салинжаад оюутан ч гэсэн одоо сайн сурдаг. Янз бүрийн одоо өмчийн одоо хувийн өмчийн тийм одоо сонирхол гаргах ёсгүй тийм ээ. Нэг намын тогтолцоо засгийн газар нэг тийм учраас өнөөсөө хүмсүүдийг жинхэнэ одоо хөдөлмөрч болгож хүмүүжүүлэх, өв тэгш хүмүүжүүлэх ийм л одоо зорилготой байсан социалист нийгэм гэдэг. Тэгэхээр тэр задраад одоо олон үнцийн харилцаанд шилжихтэйсэн зэрэг л өнөөсөө тэгээд тэр үеийн бүх одоо зүйлүүд бол одоо хувийн өмч рүү шилжих тийм ээ. Хувьчлал явуулах. Тэгээд дээр нь одоо хувийн өмчийн ямар ч ойлголтгүй баг эсрэг ойлголттой хүмүүс чинь өмчтэй болох тэрнийгээ яаж одоо хөгжүүлж авч явах уу гэдэг ойлголтгүй улсууд тэгэл баахан өмч авсан. Тэгээ өнөөдрийн тэр одоо балаг гэдэг юм уу энэ одоо алдаатай үйл явдлууд өнөөдөр бидний Монгол улсын архитектурын хөгжил, архитектурын боловсрал энд бол одоо бас л одоо нөлөөлсөн. Тэгэхээр тэр үед бол зүгээр тэнхимийнхаа тухай ярихтай зэрэг 10 хэдэн багштай байжсэн тэнхим 90 он болоход 90 оноос өмнө манай одоо Ахмад багш нар тэр зах зээлийн одоо жамаар ажилласаа гарсан. Тэгээ 90 он гэхэд өнөөсөө Батбаяр багш, Эрдэнэхүү багш бид гур бол үлдсэн байж идэг тэнхимдээ. Бус нь бол ямар нэг хэмжээгээр дагшин багш нэг гадагшаа бас хөөхт аваад орсон холбооны улс руу явсан. Пүрэв багш маань багшийн дээдэд Шархуу багш бас хувийн компани байгуулад ингээд өнөөсөө гараад явцсан. Институт зарим нь ажилдаад ингээд. Тэгээд гэсэн гурвуулаа үлдсэн байжсэн. Тэгээд шууд
архитектурын тэнхимд үтс зохион байгуулалтын асуудал яригадаад архитектурын тэнхимийг барилгын конструкцийн тэнхимтэй нэгтгэе гээд 1990 онд нэгтсэн. Нэгтгэснийхээ дараа Отгонбаяр багш бол эрхлэгчээр ажиллаа. Ерөнөөс нь архитектур бол бас тусдаа байх хэрэгтэй юм байна гэдгийг тухайн үед бол бид урус ярьсал байх. Ер нь бол бас хичээлийн хөтөлбөр ингээд бас батлагдсан, бас тодорхой хэмжээнд ингээд явж исэн одоо сургалтын үйл ажиллагаа зогсоогоод ингээд өөр одоо системд оруулаад явуулахад бас хүндрэлтэй л дээ. Тэгээ 91 он дахиад салаа Шархуу багш нэг жил орчим хөрөхгүй бас яаж байгаа 91 оноос бүрэн үсэн гарсан. Тэгээ 91 оноос одоо сургуулийн бүтэц зохион байгуулалтч өөрчлөлт орсон 82 онд политехникийн дэд сургууль бий дааж байгуулагдаад 92 онд бол техникийн сургууль болж одоо яасан шүү дээ хөгжөөд тэгтээ зэрэг техникийн сургууль хөгжөхдөө тэр үеийн одоо бадарч багш бол ер нь бол энэ кредит систем гэдэг зүйлийг анх одоо багш нарт ойлгуулж шинэ системд орох хэрэгтэй зах зээлийн жамаар гэдгээр ингээд одоо хөтөлбөр програм бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийгдэж эхэлсэн ийм үе байсан. Тэгэхээр энэ бол эсрэг тесрэг одоо ийм цаг үе байлаа. Архитектурын боловсрал архитектурын салбар тэнхим байх уугүй юу гэдэг асуудал яригдчихсэн. Тэнд ажиллах боловсон хүчин хэн байх вэ гэдэг асуудал яригдчихсэн. Хэрвээ энэ тэнхим салбар байх юм бол архитектурын үндэсний одоо архитектурын мэргэжилтэн бэлтгэнэ гэх юм бол энд одоо ямар одоо хөтөлбөр програмууд хэрэгтэй болох юм? Олон улсын жишээ рүү яаж ойртуулах вэ гэсэн юм үндсэн 5 одоо зорилтууд тэр техникийн сургуулийн бас зорилготой нь уялдуулаад зайлшгүй тавигдж ирсэн. Тэгээ тэр 3 нөхөр одоо яах ёстой? Юм уу хийх ёстой шүү дээ. Ингээд ачааны одоо залуу багш нөхөр гонцог бат хий гэдэг даалгавар сургуулийн зүгээс Ахмад багш нар шигсэн ингээл ирж байсан. Хийхээс өөр арга байхгүй. Ямар ч ясан удаа үндэсний одоо архитектур мэргэжилтэн бэлтгэе 1959 оноос эхлээд 62 65 онд тийм ээ архитектур барилгын үйлдвэрлэлийн тэнхим архитектур зураг зүйн тэнхим гэдэг ингээ байгуулагдаад энэний үндэс суурийг тавьсан одоо Дамбины багшийнхаа тийм ээ үндэсний одоо ийм архитектур мэргэжилтэн архитектурын мэргэжлийн архитектур мэргэжилтэн бэлтгэе гэсэн энэ том их боловсролын зорилгыг биелүүлэх даалгавар өөрийн эрэхгүй надад одоо ирсэн. Тийм учраас одоо хамт олонтойгоо барилгын инженерийн факультетийн хамт олонтойгоо барилга архитектурын факультетийн хамт олонтойгоо тийм техникийн сургуулийн удирдлага тэр эрдэмтэн мэрэгтэйгээ одоо нийлж ягаад ямар өөрчлөлт одоо хийж болох вэ гэл ингээд одоо судалгааны ажилд орсон шүү дээ. Сургалтын судалгаа хийхгүй нөгөө тэр үеийн зөвлөлт халаа тулсын одоо хөтлөөрөөр явдаг үе өнгөрсөн. 5 жил нь байж тэгээд өнөөсөө 3-аас 4 жилийн архитектур ингээд тэрнийг одоо нотлох хэрэгтэй бид нэр ягаад тав байх хэрэгтэй. За ингээд одоо ажлаа дөрөнсөн доо. За тэгээд өөрөө явнаа. Энэ Лавгзаа багшийн орон сууцны проектын юу юм аа тийм ээ. Тэгээ Лавга багш явах байсан. Дизайн 3-ын ажлууд Ариун Туяа багш явах бас байгаа юм лээ. Макеттагаас Лавга сайн хийгээд ингээд байгаа юм байна. Энд манай орон сууцны юуны музейн барилгын бас багшийн оюутнуудын бүтээлүүд ингэж хийгээд байгаа шүү. Дизайн 5-их гэсэн үг тийм. Ойлгомжтой. Тий. Ингээд байгаа. Ерөнхийдөө давхар гаргаад тэгээ явж байгаа. Энд Отгонбаяр багш маань зургийг хийгээд авч байна. Яхан нэр бол ингээ олон. Саман огшоо. Отгонбаяр багш өглөөгөр старт. За. Гонцгой тогшоо. Өдрийг хэрхэн эхэлдэг вэ? Ажлынхаа өдрийг. Ер нь өглөөгөр яг нэг ерөнхий сонин
мэдээгээ уншичнаа. Тэгээд юу вэ? Сангоон ч мэдээгээ авчин гэснийхээ дараа юмхөдөө хичээлийнхээ бэлтгэлийг хангана. Манай нөхдөд зэрэг заавал нэг юм хавуу заваад ямар одоо сэдвэр жишээлийн ямар дагуулгыг заах вэ гэдэг энэ бэлтгэлээ хангахын тулд нэхлээд нэг номоо унцсан. Унцсандээ бол одоо архитектурын онлын хөдөлгөөн Орос номууд байна. Энд бэлэн за энэ стандартууд байна. За эндээс сүүлд нь юу яасан архитектурын онлын номнуудаас магистрт энэгээрээ бас одоо сэдвчилсэн төлөвөө гаргасан тэргээрээ бас орно. За тэгээд энэ Дамби багшийн ном гарсан. Энийг би оюутнуудад бас шуулаад байгаад байгаа. Сонирхолтой. Сая таны ярианд хэд хэд удаа дурдглаа. Дамби нэм гэдэг энэ эрхэм хүний нэр хамгийн анх архитектурын салбарыг одоо үүсгэж байгуулахад тэг их суурийг тавьсан. Тэг хүнтэй хүн гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Танд бүр тэр тусмаа тэр хүний дээ шав болох тийм онцгой зай дахиаж та энэ хүний талаар бидэнд дуртаач. Ямар хүн байсан юм бол ямар багш байв? Дамби нэм багштай мэрэгжлийн хувьд их ойрхон болж тэр хүнээс одоо үгийг нь сонсох юм завшаан бол оюутан байх үед тохиолж байсан. Тэр үед өгөхтэй зэрэг Дамби багш декан байхдаа гончиг бата манайд очие гээл нэг хэд удаа тэгт очсон. Очсон чинь нөгөө гадна талдаа пинтэй. Пин дотор юунаас оюутан байх үеэс эхлээд тэр энэ Монголд одоо ажилласан тэр бүх хугацааныхаа материалуудыг бүгдээ ингээс юм хэлээд хураагаад бүр тэр байтугай архитектурын өсөсөр гэдэг сэтгүүл онороо хураалтай байж байна. За тэндүүл ингээд надад хагас утан сайнд очоод тэр пин дотор нь тэрнийг нь имхлэнгээ Дамби багштай архитектурын тухай ярилцахад бол ойр татна болох гол санаа тэнд байсан. Хоёрдугаарт бол 2-3 дугаар хөрсөд шархуу багш олон улсын болон дотоодын конкурст ордог байсан. Усуудын эвлэлийн ордны байрлал, худалдааны согслуур, Улаанбаатар хотын төвийн ерөнхий төлөвлөгөө энэ. Тэгээ оюутнуудыг оруулдаг байхгүй. Манай ангиас Пөрөсрөн би сайн маяг бид гурав орж ирсэн. Энэ чиглэлээр бол шархуу багш бол архитектурын мэрэгшүүлэх тал дээр бол надад бол багш болж байна. Дамби багш бол архитектурын талаар ойлголт өгөөд архитектурын багш болох суурийг тавьсан. Тэгээд одоо дагшигд орж багш бол төслийн хичээл ордог байсан. Цагаан багш гэдэг манай ангийн багш төр орж байгаас. Тэгэхээр энэ зургийн багш, пүр багш, Баточор багш энэ хоёр. За тэгээд эдгээр багш наруудаа мэрэгшүүлдэг. Жинхэнэ одоо архитектурын ойр татна их ойр татна харилсан хүмүүс Дамби багш. Тэгээд Дамби багшийн анхны одоо архитектурын мэрэгчлэр суралцаад тэгээд багш болох энэ замыг зааж өгсөн. Одоо юм ачтай уянтай профессор хүмүүдээ шархууч дагшууч энэ яг мэрэгчүүдэд сургалтын арга барил архитектор хүн яаж одоо эскиз хийдэг, яаж одоо ажлын зураг боловсруулдаг. Тэр одоо зурган дээр хальсаа масштаб яаж уран сайхан зохиомж гаргаж зурх уу гэдэг шархуу багшлын масштабын одоо зураг дээр эскизийг бол одоо гайхамшигтай хийдэг хүн бол шархуу багш шүү дээ. Масштабыг ингээд одоо яг ингээд олон дахин зурсаар байгаад өнөөсөө өөрөө баг хэлж чадахгүй. За энийг төдий масштабны зураг байх. Гэт яг яхад хэмжээд үсгэд яг л байдаг. Өөрөө л хальцааны масштабаар ингээд зураг ингээд зураас урцсан. Хэн багш бол дагшиг багш бол онол сайн төлөвлөлтийн онолтой. Тэгээд ингээд нэг орон зайн ингээд сайхан дэлгэмэл нэг юм хагас дугуйч одоо номын сангийн барилга харж байгаа. Нэг тийм театр одоо ямар нэгэн барилга дээр бол сонгодог элементүүдийг оруулад тэгээд дээр нь тийм дэлгэмэл орон зай их зурх дуртай юм хүн байсан. Манай пүр багш бол яхав шүү дээ. Баримл юу хоёрыг бол монументал одоо чимэглэлийн элементүүдийг барилгад яаж төлөвлөх үү гэдэг тал дээр их зүйл ингээ баримлаар ингээд гараар ингээд одоо
гипс уурж байгаа ингээд нухдаг юм. Их сайн бүтээлчүүд Батбаяр багш их сайхан зурдаг хүн байсан та зураач ундаг тийм хүн байсан. Ийм одоо чиглэлээр Дамбай багштайгаа ойр татнуулаа 1990 онд Шингисийн согслбарын нэг уралдаан зарлалт. Тэр дагшууд оож багш хүн Дамбай багш хоёр ороод нөгөө ерөнхий сайд Ямсрангаатай уулзаад тэр төслийнхөө даалгавар аваад энэ Хинтээ аймаг руу яваад газар дээр хэмжилтийн одоо зураг хийгээд ирээд надад нэг ерөнхий төлөө зурх даалгавар өгд. Тэр бол бас их Дамбай багш бол өөх түүхтэй нь холбоод чи нэг энэ гол мөрнийг зурхтаа нэг юм жоохон гол гэдэг чинь хаялбартай, голдралтай, наад ирлээпэ хараад нэг аятайхан зургаал ингээл. Тэг айгүй их сайн зааж өгдөг бас. Тэг отмих би гайгүй тавьдаг байсан л да. Тэргээрээ ингээд зурдаг бас. Хэн багш бол дагш багш бол яг объектууд дээр нь ажилласан. Тэг анхны Шингисийн согслбарын одоо проектыг хийж байгаа тэр шүү дээ. Тэгээ тэр бол одоо их гоё проект болж яасан. Тэгээд хойно засгийн газар дэмжлэгүүд дэмжээгүй тэгээд төслийн хэмжээний хаагдсан. Ийм олон улсын төсөл байсан. Мундаг төсөл байсан. За ийм маягаар л одоо би Дамбай багш бол миний аргагүй анхны одоо архитектор болох замыг зааж өгсөн, багш болох замыг зааж өгсөн ийм одоо анхны одоо профессор хөө. Тэгээд Дамбай багштай дотноход анхны инженер Мотогоотой уулзж байсан. Тэднийд байж одоо таард хишиг тухайтай их уулздаг байсан. Тэгээд тэдгээр улсууд нийлээд ярьж байгаа зүйл бол дандаа архитектур. Монголын архитектурыг одоо яаж хөгжүүлэх асуудал. Одоо энэ ерөөсөө манай Монголын түүхүүл тэр хүмүүгийн үеэс эхлээд ингээ түүх тусгалын газрууд их олон. Дурсгалт одоо тэр объектууд их олон, туур олон. Тэгэхээр энийг сэргээгээд ер нь олон улсад бол Монголын үндэсний архитектурыг хөгжүүлж болох асуудал их байд юм байна. Судалгаа хийдэг даажа багшаараа энийг нь хийлгий. Майдрагууд асуудлыг тавь шийдвэрлүүлээ. Хөрөн мөн гаргуулъя, экспертиз зохион байгуулъя гэдэг. Тэнд ингээд тийм халуун уур амьсгалах болж одоо энэ гончиг бач ийм залуучуудыг ингээд одоо явуулж явах хэрэгтэй. Газар мал туулах хэрэгтэй байна. Тэр тоосох чулуу материалыг үзүүлэх хэрэгтэй байна. Тэр гэдэг. Тэр их гой санагддаг байсан. Тэгээд энэ бол аргагүй юм архитектурын тийм ээ анхадагч хүн байсан. Анхныхаа одоо шавийг бас ингээд сайхан бэлтэж надад одоо үдээ зэрэгт хөргсөн ийм замыг зааж өгсөн бол одоо Дамбай багш маань юм аа. За. Ингээд та 1984 оноос архитектурын салбарт ажил амьдралынхаа гараа холбож ажиллаа эхэлсэн байна тийм ээ. Ингээд та архитектурын салбарт ажиллахаас гадна архитектурын салбарын эрхлэгчээр маш олон жил ажилласан. Ингээд та хэдэн онд архитектурын салбарын эрхлэгч болж байв тийм ээ. Нийт та хэдэн жилийн хугацаанд энэ архитектурын салбарын эрхлэгч гэдэг эрхэм хүндтэй энэ ажлын местэн дээр байваа та. За энэ бол өстой их хариуцлагатай ажил. Би 1998 онд Япон Жакагийн шугамаар явахгүй. 99 онд ирлээ. 2000-аас 90 за одоо 2000 он хүртэл юм уу да. Дагш багш нь 7 жил эрхлэгчийн ажил хийж байсан. Тэгээ ирсэн шууд дагш багш уулзаад за ч одоо Японд сурсан одоо архитектурынхаа сургалтын тэр практик одоо үйл ажил яаж хийдэг тэр капиталист орн. За энэ одоо технологи сургалтын тэр арга барилыг одоо нэвтрүүл. Гэт. Тэгээ яасан чинь захирлын зөвлөлийн хурал болсон юм байна. Тэр үед бол Биндрийн агш захирал байсан л та. Тэгээд ингээ яасан одоо энэ шинэ залуу улсуудыг эрхлэгч болгоё гэж тэр Бадарч багшин тэр ярьсан юм уу. Тэгсэн 2000 онд шууд юу болгочихд. Эрхлэгч болголоо. Тэгээ 2002 он болсон чинь ерөөсөө техник их сургууль болсон техник их сургууль бол кредит систем шилжин бүтц зохион байгуулалтын хувьд профессорын багийн системээр явна. Тэгсэн Бадарч багш дуудаад уулзтай. Зашаа сая Япон яваад ирсэн. Би Тохоккуудын их сургуульд зочин профессороор ажиллаад ирлээ. Чамайг энд байж байгаа явсан гэсэн. Читэй Тохоккуудын их сургуулийн тэр сургалтын материалуудыг надад нэг олоод өгөх гээд.
Тэгээ бэлэн байсан. Тэр нэг ногоон ингээд юм хөтгөл байдаг ч одоо хичээлийн юу гэдэг лээ. Одоо бүх стандартууд төлөвлөгөө нэг. Тэрнийг өгсөн. Тэгээд дашаа өмсөгч энтертэй ингээ ярьж байгаа тэгээд проректор болсон ч үеэлээ дашаа өмсөгч. Ингээ яриа юусо профессорын багийн систем шилжих зүйтэй юм байна. Тэн профессорын баг гэж ингэж ажилладаг юм байна. Мэргэжлийнхээ чиглэлээр юусо төслөх хөтөлбөр хийдэг юм байна. Мөнгө хөрөнгө олд юм байна. Сургуулийн одоо материалын баазыг өсгөх маш их үүрэгтэй юм үнсэн нэгж байд юм байна. Шинжилгээ судалгааны ажлыг бол бие дааж хийд юм байна гэдэг. За энэ профессорын багийн систем шилжинэ. Тэгтээ байр сав хэрэгтэй байна. Гончиг бодож энд байгаа одоо механикийн сургууль нэг давхар энэ юу буулгана. Энд үл шинэ одоо профессорын баг эдэн шинжилгээ судалгааны том юм төвийн барилгыг энэ зураг хэсгээс гаргаж ирэх. Тэгээ түрүү нөө бэлэг тус чамд үзүүлж ясан тийм үү? Тажигч бас зол жаргалтай цуг анхны одоо эскиз хийж би багштай юу бадарч багштайгаар уулзж ясал та. Тэгээ энэ ч буулгаа тэгээд үндсэндээ ажлын зургийг нь бол зол жаргал багш хийе гэдэг ингээд аваад бид нар хамтраад орж исэн. Тэгээ хийгээд баттуулаад ажлын зураг болгоод тэгээ баригдаад энэ бүтээн байгуулалт ажил хийгээд явж байгаа. Тэглээ тэр профессорын багийн системд ингээд шилжин ороод би 2004 онд докторийн зэрэг хамгаалаад тэгээ 2006 оноос эхлээд шууд иргэний барилгын профессорын багийн тэргүүл профессораар ажиллаад тэгээ 7 оноос архитектур зураг зүйн салбар эрхлэгч болоод тэгээ тэндээс 2022 он хүртэл Саваатаа докторт одоо ажиллаа шилжүүлтлээ ингээд нийт 20 хэмжээл ажилласан. Ерөнхийдөө бол одоо ингээд энэ архитектурын манай оюутнуудын юу шүү дээ. Миний эрхлэгч байх үед бол судалгаа баг хийдэг байсан. Ерөнхийдөө яг барилга дээр зураглуудаа анхаарад одоо бол ингээд судалгаатайгаа нийлүүлэнгүүт орчинтой нь юу яах вэ? Уялдаа төлөвлөдөг энэ тал байгаа. Нөгөө фактуртай хөгжил эко барилга, ногоон барилга гэдэг юм үзэл санаа нь бол орж ирж байна да. Судлаа юм гэхдээ концепцээ одоо сайн ажиллахгүй бол бодох шүү байна. Тэр нь бол бидний үеийг шиг нөгөө гараар зурдаг үед жоохон муу ах шиг байна. одоо концепц гаргана гэдэг маань гар ажиллагаа сайн байх юм бол концепц. Гар толгой нийлэхгүй болох дээр салаа явчихад байгаа байхгүй. Толгой утсан энэ гараараа зурж гараад тий. Тэгснийхээ дараа компьютерлоор бол эд янз юм байна да. Жоохон тэр өрнө хоцроод байх шиг байна. Тэр арга ажиллагаа 1-2 дахь хүрсэн жоохон архитектурын бүтээлүүдээс хуулзах юм уу тийм яг юугаар зурж байгаа компьютерээр зурж байгаа ч гэсэн график дээр бас хөрхий хийгээд л хийж энэ тэгтээ програмд байна сонголтууд нь бас юу байна. Оюутнуудын програмд тэгээ ах курс дээрээ нөгөө програмд зэрэг сураад явах тийм зэрэг. Урд нь програмын хичээл бас оруулна тий. 2 дугаар курс нь ороод тэгээд AutoCAD-ийнхаа юу яаж явах олон цагаар энэ хичээл ингээ орж явахтай зэрэг нэмэлт AutoCAD-ыг бас сураад мөрөдрөө оюутнууд ороод явах юм бол өөж нь сайн юм шиг. Тэгээ би шинжилгээ ухааны технологийн сургуулийн хүний нөөцийн албаны дараа ган зориг доктороос асуусан утсаар тэгсэн таавал ер нь бол нэлээд дээгүүр олон жил ажилласан техникийн эрхлэгчийн тоонд явж байгаа шүү. Урд нь одоо профессор бас олон хийж л байсан. Тэгээд таны тэргүүлэх профессор, техникийн эрхлэгч, салбарын эрхлэгч энэ гурван одоо өөрчлөгдөж байгаа цаг үед өөрчлөгдөж яасан. Техникийн үндсэн нэгж дээр үл та хамгийн олон жил ажилласан ийм хүн байна. Тэгээд архитектурын салбарын өнөөдөр тогтвортой ажиллаж байгаа сургалтын хөтлөөр олон улсын жишгт бас ойртсон байна гэдгийг танай хамт олон зөвшөөрдөг нийгмийн одоо хүлээлтэх байд юм байна. Нийгэмд гараад ажиллаж байгаа архитектор мэрэгчлэнгүүд бол их сайн ажилд юм байна гэдэг мэдээлэлүүд шинжилгээ ухааны технологийн сургуулийн манай удирдлагуудад манай одоо эдэмшилгээ байгууллагын хамт олонд ийм мэдээлэлүүд ирдэм байна. Тэр үл яг янз бүрийн шугамар эдэмшиг байна. Мэргэжлийн байгууллагууд бас өгд юм байна. Оюутнуудын бас төгсөгчдийн судалгааны үр дүн бас байд юм байна. Тэр жигмаараа бол энэ архитектурын мэргэжлээр туссан архитектурууд улс их орныхоо бүтээн байгуулалтад их
хувь нэмэр оруулж явд юм байна. Манай одоо шут хэлсэн бол хамгийн урдаа барьж явдаг мэрэгжлүүдийн нэг бол архитектур шүү гэж Бадарч багш нэгэнтэй тодорхойлж байсан. Яагаад вэ багшаа гэсэн чинь архитектур танай мэрэгжлээр дамжуулаад өнөөдрийн шинжлэх ухааны технологийн сургууль бол олон улсын харилцаавал өргөжин тэлж хөгжсөн. Түүний нүүр сар нь бол таны архитектурын мэрэгжил байсан шүү. Архитектурын мэрэгжлээр дамжуулж бид нэр инженерийн одоо мэрэгжилтэн бэлтгэх инженерийн одоо хөтөлбөрүүдийг өөрчлөх олон улстай хамтран ажиллах тэр одоо боломжийг нээж өгсөн ийм одоо салбар тэнхэм шүү гэж одоо дүгнж хэлж ясна би их баярлж явдээ. Тэгээд одоо 20 шахам жил гэлээ. Тэгээ энэ 20 жил одоо шахам хийх үед л үхтэй зэрэг хүний нөөцийг өгчүүл багш нарынхаа одоо нөөцийг өгчүүл сургалтын хөтөлбөр бол байнга өөрчлөгдөнө. 2002 онд одоо өөрчлөгдөөд дагшиг багшийн үед нь 3 удаа өөрчлөгдсөн. Тэгээс үлдээ дагшиг багш наадас би учрыг нь олохоо байлаа. Архитектурын одоо хөтөлбөр гэж ийм байж болохгүй ээ. Инженерийн хичээлүүд их орж байна. Чи нэг одоо нэг бас нэг юм үзээд ирсэн хүн маань наатахаа янзнаа гэт. Тэгээ би тэр тоо хокогийн Бадарч багшийн гэдэг тэр ном харж агаад архитектурыг заахын 4-өөс 4.5 жилд одоо бэлтгэж болдсон юм байна. Тэгтээ инженеринг уклонтой гэд нөгөө тэр үеийн зөвлөлтийн тийм ээ Москвагийн архитектурын их сургуулийг одоо хөтөлбөрөөр 1973 оноос тийм ээ явсан шүү дээ. Нүсэл тэр 5 жилийн хөтөлбөрөөр тэр хөтөлбөрийг нутагшуулж байгаа байхгүй. Тэгээ тэрийг нутагшуулахад тэр үеийн одоо тэр сайхан Өрбөгтэмян гэл тийм ээ Такчов гэд багш нар ирээд ингээд заагаад явж байсан. 1990 онд одоо шилжилт болоход тэр анхны одоо мэрэгжилтэн багш Японы залгаа ярьсад болно да тийм ээ. Тэр хүмсүүдээ явах одоо бэлтгэл ажлыг намсрын авагч битгаар одоо хийж байгаа. Жахагийн байгуул гэж би болсон байна. Тэнд одоо мэрэгжилтэн багш нарыг орих одоо юм аппликейшн бүгэлж өгөө. Тэгээ архитектураар захиалцсан. Тэгсэн ч хүрээд ирсэн. Инженер технологийн мэрэгжлийн салбарт хамгийн анх удаа манай архитектурын тэнхимд Хонгма Микако гэдэг эмэгтэй ирж ажилласан. Түүнийг дагаж одоо багш нь бас 2 жил ажилласан. Тэгээд ерөнхийдөө архитектурын салбарт тэнхим бол үндсэндээ бэхжээс хаашаагаар тогтвортой хөгжих үндсэн боломжууд бол зах зээлийн нөхцөлд хангаж ясан гэж одоо би үздэг. Тэгээд түүнээс хойш одоо 6 одоо мэрэгжилтэн гэлээ шүү дээ. Жилжилтэн захитай. За та ингээд ясмал дараагийн хүн бэлтгээрэй. Жакад биднес санал явуулаа шүү. Дараа нь Ютаха Маймора гэж хүн ирсэн. Дараа нь Мичэ гэж хүн ирсэн. Дараа нь Акико гэдэг хүн ирсэн. Дараа нь Такаши гэдэг нэг хүн ирсэн. Тэгээд Аяко гэдэг ингээд 6 одоо мэрэгжилтэн 2010 онд сүүлийнх нь одоо Аяко багш явсан. Энэ хугацаанд энэ Жакагийн мэрэгжилтэн багш нараар дамжуулж тэртээ тэргүй хөтлөөрөөл Оросын холбооны улсын мархийн төлөвлөгөөний үндсэн агуулгыг Японы, дээр нь Германы, Америкийн ийм 3 одоо улсын архитектурын сургуулиудын хөтөлбөртэй харьцуулж хөтөлбөрүүд бол кредит системийн хөтөлбөрүүд бол боловсруулж байсан. Тэргээрээ бол одоо их үндэгээ авч байна шүү дээ. Тэгээд энэ хөтөлбөрүүд бол шинжилэгдээд явсан. Тэгээд сүүлд нь архитектуруудын олон улсын дэлхийн архитектуруудын эвлэлийн одоо 405 жил байх ёстой гэдэг зарчмыг одоо нэвтрүүлэх хэрэгтэйгээд манай мэрэгжлийн байгууллагуудаас одоо Мегурга ерөнхийлөгч Батчаг одоо ерөнхийлөгч архитектор тийм ээ. Эдгээр улс бид нар хөтөлбөр өөрсдөө дандаа төгсөгчд энэ бас мэрэгжлийн байгууллагынхаа улсуудтай уулздаг байсан. Тэд нар их зөвлөдөг байсан. Тэр зөвлөмжийг нь хэрэгжүүлэе гэж би бодоод ернөөсөө болж өгдөг кредит систем шинжилгээ технологийн сургуулийн бүрэлдэхүүнд барилга
архитектурынхаа одоо сургуулийн бүрэлдэхүүнд байгаа юм бол та нар тийм ээ барилгын инженерийн салбарт байгаа юм бол та нар энэ хөтөлбөрийн үндсэн агуулгыг яг бариад яваа гэд ингэ болдог. Тэгээд 5 жилийн хөтөлбөрийг 2012 оноос эхэлж боловсруулсан. Тэр үед манай одоо энэ саваа даваа энэ залуучууд орж ирээд эдгэрт нь би хэлээд 5 жилийн одоо хичээл мэсэн яаж үзтээ. Тэр одоо хичээлүүдийн юу гарыг амгалан пөр ирдэн саваа даваа эднэр одоо боловсруулсан та. Тэгээд 14 онд 5 жил болоод Монголын архитектурууд ингээвэл болон манай одоо мэргэжлийн бодлогын яам тамгын газруудад хөтөлбөрийн одоо санал аваад ингээд алууж болсон байхгүй. Сургууль үндсэндээ 5 жил яа хэцүү байна шүү. Танайх яхалаар ингээд бос мэргэж онцгой байд юм бай. Тэр онцлогыг гаргахын тулд бол одоо бүгдээрээ хүчин зүтгэсэн. Тэр ганцхан миний одоо асуудал биш. Би бол барьж очиж одоо ингэдэг энэ залуу багш нараасаа санал авдаг. Тэгэл очоод бас хаа явсан газар тайлбарлалаа шүү. Ийм онцлогтой мэргэжил шүү. Тэгэлэр тэр архитектурын талаар архитектор гэдэг үгний утга учирыг ойлгуулах соён гэрүүлэх ажил бол 14 оноос маш эрчимтэй явагдсан гэж боддог байхгүй. Оюутнуудаас сайн хэлнэ ш. Залуу багш нартай хэл. Зураг төсөл төгсөөд гарсан архитектуруудаа уриална. Нөхдүүд нь ингэж ярин шүү даа. 5 жилийн хөтөлбөртэй боллоо шүү. За сайн байна. Ингэж одоо хөтөлбөр өөрчлөгдсөн. Тэгээ өнөөдөр бол одоо 21 онд ажиллаа Савадава доктортойгоо Савадавад бас очин олон улсын жишгээр улам л ойртуулж шинжилж явахгүй болохгүй. 18 онд магадлан өтгөнжүүлэх 23 онд дахиад магадлан өтгөнжүүлээд энэ хөтөлбөрийг боловсруулна гэдэг бол тухайн салбарын оршин тогтноос цаашаа хөгжөөд тухайн одоо улс оронд хэрэгтэй тэр нарийн нандин одоо мундаг энэ архитектор гэдэг мэргэжилтнийг бэлтгэх үндэс орн болж байгаа байхгүй. Энэ бол одоо их том ажил байсан. Би энийг хийх гэж бол багш нартайгаа мөн ч их одоо суусан. Инженерийн багш нарт ухаалж их ойлгож их суусан. Энийг одоо манай барилгын инженерийн салбарын профессорууд үеийн удирдлагууд тийм захирлын зөвлөл, эрдмийн зөвлөл эдгээр одоо хүмүүс ойлгуулж, эдгээр улсад хүлээн авч, баталж, дэмжиж өгсөнд нь бас баярлж авдаг. Танд нэг 5 нууц юм миний харж байгаагаар. За. Та бол барилга архитектурын сургуульд төдийгүй шинжлэх ухааны технологийн их сургуульд 20 орчим жил эрхлэгчийн ажил хийсэн гэдэг чинь айгүй мундаг тийм том баримт байна л да. Гэтэл эрхлэгчийн ажил гэдэг нь өөрөө ингэж олон жил хийхэд тийм төвхтөө хэцүү тийм албан тушаал болов гэж би хараад байна. Чин зөндөөл олон цаг хугацааны ингээ явцаа тий улс төрийн нөлөөлж бас байсан баг. Тэгээд таны 20 жил ингэж хийсэн нууц юу байв? За энэ нууц бол би бодохтой шүү дээ. Манай архитектурын мэргэжлэр үе үеийн одоо тэнхимийн эрхлэгчний ажиллаж байхад жоохон ер нь хүнд мэргэжил гэдэг талаас жоохон халширдаг байсан байж магадгүй. Зах зээлийн сугаар багш нараа нь явсан байж магадгүй. Миний хувьд бол юу гэхээр зэрэг ернөөсөө нэгэнт би хамт олон сонгоод манай одоо сургууль дэмжээд ингээд итгэл үзүүлж байгаа юм чинь миний нэг одоо зарчим байна шүү дээ. За зүтгээл дуус. Ер нь зүтгээд үр дүнг нь харъя гэсэн зорилго тавьсан. Улс төрийн ч гэдэг юм уу зүгээр янз бүрийн нөлөөллүүд дээрээс ирж яасан нь ирж л байсан. Гэхдээ би хэд үгүй яг хамт олон зөвшөөрвөл мэргэжлийн байгууллагууд тэгжсэн. Та одоо ингээд залуу хүндээ өгөөч өгнө. Асуудлахгүй өнөөдөр өгөхөд юм байна. Яамн дээр хүртэл бичих сашиг очил байсан. Барилгын яам боловсролын яам дээр.
архитектурын одоо тэнхимийг жоохон шинжлэх хэрэгтэй байна. Тэгэд тэндээс ямар ч гарч байгаа хамт олонтой нэраа. Архитектурын тэнхим гэдэг профессор багш нарын бүхэл бүтэн нэгж байна. Тэр нэг зөвшөөрсөн тохиолдолд яам шийдвэр гаргах бэлэн байна гэсэн хариу ирээд тэгэл одоо манай мэрэгжлийн төрийн хүмүүс байгууллагууд тэгэл одоо янз бүрийн компани нөхдүүдэнд хариу өгөөд бид нэр би хамт олонтойгоо хуралдаж байсан. Тэгээд юм байна уу? Тийм асуудал байхгүй. Та хийдэгт тавьсан зорилгоо биелүүл өөр асуудал байхгүй. Та ингээл одоо далимдуулаа бултах барих ийш тийш явах юм байхгүй ш. Тэглээ тэр ноос нь юунд байсан мөхтэй зэрэг юуносоо зүтгэхэд дуусъя. Ийм санааг би яаж олж авсан мөхтэй зэрэг их сургуульд оюутан байхад чойл усан жавгаа энэ том профессор лекц уншдаг байсан байхгүй. Тэгсэн чинь чойл усан жавгаа нэг асуултанд хариулж байсан. Би ернөөсөө энэ монгол хэл судлал энэ хэл судлалаараа ернөөсөө ингээд зүтгээд энэ биеийг ернөөсөө золиосонд гаргаад дуусъя л гэж батсан. Нүд амныхаа сохортол би одоо ингээд суугаад явж байна. Хүн нэг зарсан зорилгоо биелүүлэх хэрэгтэй. Сурыг бол сурсан шиг сураа. Хий гэсэн зүйлээ санаанд тултлаа хий. Хамт олонтойгоо зүтгэе. 2-3 ажил зэрэггээ явна гэдэг асуудал байдаг юм аа. Амжилт гардаггүй юм аа. Би тэрүүнд одоо би сэтгэлээ зориулсан хон гэд хэлсэн тэр үг надад их бодогддог байхгүй. Нэг зүйл рүү одоо 2 сэтгэлгүйл тэгэл зүтгэсэн. Энэ одоо чанар надад байсан бай. Тэгээд одоо өөр төшөөгөө хувирсангүй өөр ажил хийж чадахгүй байсан байх. Зах зээл 8 хийж чадахгүй. Баян болж чадахгүй тийм ээ. Тэр суусан гэдмээс салингаа голсонгүй би амьдралд одоо болж ясан байна. Тэгэл одоо зүтгэе явсан. Ийм нуус нь энэ болов гэж бодоод байгаа. Ерөөсөө ямар ажилд хүн яг сэтгэлээрээ ороод зүтгэл яв. Түүнээс би алуун тушаалгаардаг. Захирал болъё гэж үзээгүй. Бас нэг дэвшижсэн гэж байгаа юм. Тэр жаахан нэг тийм нэг ёс байдаг гэж байна. Солонгой үеийнхээ дэвшээд энэ тэр ялагдаад энэ тэр юм болж л байсан. Тэр бол хамаагүй. Тэнцэн тэртээ тэр өдөртөө тавьдаг ингээл явдаг юм л. Тэр эрхлэгчид маш хүнд ажил. Шинжлэх ухааны техникийн аливаа их сургуулийн оршин тогтох үндэс нь салбар тэнхим багш энэ одоо боловсон хүчин байхгүй. Багшгүй сургууль гэж байхгүй. Оюутангүй сургууль гэж байхгүй. Багш оюутны үйл ажиллагааны үндсэн одоо гол цөм нь бол шинжлэх ухааны техникийн сургуулийн оршин тогтох Монгол улсын инженер техникийн одоо их сургууль өсөн хөгжихийн үндэслэл багш оюутан хоёр шүү дээ. Тэдний эдийн судалгааны ажил хийн. Өөрснийгөө хөгжүүлнэ. Гол ажил нь энэ байхгүй. Тийм учраас би тэр гайхамшигтай одоо хариуцлагатай алуунд бараг сайдаас жил одоо үүрэг хүлээж ажиллаж байсан байхаа гэж боддоо. Тэргөөрөө би бахархад. Тэр мэдээж багцаалын барилга бол арь тухтай үйлчилгээний бүх төрлүүд олон зориулттай ийм одоо функцээр төлөвлөгдөнө тийм ээ. Дис конструкцийн хувьд ямар систем сонгох гэж ерөнхийдөө каркас систем сонгох байх та. Каркас систем. За энд нэг шинэ шаардлага би түрүүн ярьж байсан тийм ээ. Шинэ концепцуудыг манай оюутнууд оруулаа. Нэгдүгээрт эрчим хүчний хэмнэлттэй байх үндсэн төлөвлөлтийн шаардлагуудыг оруулаа. Хоёрдугаарт нь хүртээмжтэй нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн эмзэг үүлгийн хүмүүс тийм ээ бүх хүн тэнд үйлчлүүлэхэд тэр үйлчилгээний хүртээмжүүд бүх хүнд ижил тэгш хэрэгтэй үйлчлэх тэр орон зай хөдөлгөөний системийг яг схемтэйг уялдуулж оруулаарай. Гуравдугаарт ногоон барилгын шаардлагууд байна. Ногоон гэхлээр зөвхөн мод зүлэг тарих биш. Тэнд бол хэмнэлттэй байх зарчим.
саарл ус хэрэглэдэг системийг энэ хэсэг дээр нь энэ блок энэ одоо болон дээр нь саарл усыг давтан хэрэглээд нөгөө гаражтайгаа автобусуудаа угаадаг авахын хэрэглээний зорилгоор саарл ус ашиглах. Хоёрдугаарт бол гэрэлтүүлгийн асуудлуудыг автоматжуулсан систем байна, тийм ээ. За камержуулалт бол нэг номертой. Тэр олон хүний амнаас эд хөрөнгө тэгээд тэр автобусны одоо хөдөлгөөний аюулгүй байдалтай уялдсан учраас тэндүүр өнөөсөө бүгдийг нь хянана. 2008 онд барилгын инженерийн сургууль гэж байсан дээр архитектур гэдэг үгээ нэмээд барилгын инженери архитектурын сургууль болгож өөрчилсөн байна. Гэтэл энийг харахаар яг ингээд нэг нэрэн дээр нэг үг нэмж байгаа хэрэг биш. Бүр эн чин архитектур гэдэг энэ үгийг мэрэгжлийг салбар нь хүлээн зөвшөөрөөд бүр энэ сургуулийн нэр дээр оруулах хэмжээний юм чухал зүйл байна гэдэг ийм үйл явдал болсон болов уу гэж одоо харж байна л да. Яг энэ үйл явдал яаж болж исэн бэ? Энэ процесс яаж орж ив? Архитектур гэдэг нэг үгийг нэмэх санал яаж гарч ирв гэж. За энэ үл өстой зөв асуулт асууж байна. Осон чадахыг хариулт. 1992 онд бол анх ингээд нөгөө факультетууд сургуулийн бүтцэнд орсон байхгүй скул тийм ээ. Тэгээ барилгын инженерийн сургууль гэх. Тэгээд анхны одоо захирлаанд мендрийн авагч тагтаа ингээд 92 онгоор явлаа. За тэгээд барилгын инженерийн сургууль гэж яваад хуучин дамбын багш бол барилга архитектурын факультет гэдэг байсан шүү дээ. Тэгээ яг сургууль болонгуудаа архитектур гэдэг нь хасж байгаа байхгүй. Тэгээ явж байгаад 2006 онд профессорын багийн ахлагч байгаад ингээд явж байгаад за тэр үед хүүхдээ зэрэг манай архитектур гэдэг энэ гайхамшигтай үг тийм үү? Барилгын ухааныг, архитектурын ухааныг, урлагийн ухааныг, тийм ээ, технологийн ухааныг ийм өргөн одоо сар хүрээтэй мэрэгчлүүдийн тэр онцлогыг багтаасан сонгодог нэр гэдэг талаар бол би захирлын зүйлийн гишүүний хувьд захирлын зүйл дээр бас одоо бусад инженерийн салбарын тэнхимийн багш нарт бол зүгээр ажил хэргийн чугмаа тэнхим нараад ингээ ярьдаг байсан. Тэгээ энийг одоо дэмжсэн одоо миний үеийн ган зориг доктор байна, чулуун хоёрыг доктор байна, басанд орж игээд ял эдгээр би хэлдэг байсан. Тэгээ та нар би ийм асуудал тавилаа шүү. Ягаад хоосон бол барилга архитектурын факультет байж болоогүй вэ? Яа байсан. Тэгээ ягаад барилгын сургууль. Тэгээ архитектур бол маш гол үүрэгтэй байсан. Барилгын инженерийн сургуулийн тийм үү элсэгчдийн тоо болон тэнд оруулж байгаа хөрөн оруулалтын хувьд бол архитектур бол инженер хоёр бол зэрэгэл явж байсан. Энэ талаас батсан гэсэн юунысын сургуулийн хөгжилд бол архитектурын нөлөө бол маш их байна. Хоёрдугаарт бол нийгэмд бол архитектурын хэрэгцээ өндөр байна. Нэр хүнд олон улсад өндөр байна. Тэгэхээр энэс яагаад ингэж одоо болдох арга байхгүй штэ. Гэт ингэсэн манай захирлын зөвлөл, эдмийн зөвлөл бүгд одоо яриад барилга архитектурын сургууль гэдээ би томьёолж авсан чинь барилгын инженер архитектур болно гэдгээ санал хураагаад тэгээ за яг архитектур гэдэг үг оруулсан их баярлаа гэд ингээд барилгын архитектурын сургууль болсон юм. За цаашаага явлаа. Барилгын архитектурын сургууль гэдэг BIAS гэдэг ингээд явж байсан. Тэгсэн 2010 оноос архитектурын салбар гэдэг иргэний барилгын архитектурын профессорын баг хот төлөвлөлтийн профессорын багийн нэгтгэхэд архитектурын салбар болохгүй. Инженерийн зураг бий даасан. Тэнгүүд нь бүхэл бүтэн салбар явж байна. Нааш нь барилгын инженерийн салбар явж байдаг. Архитектурын салбар явж байдаг. Юуносоо барилгын инженер архитектурын сургуулийн хөгжлийн тулгуур бол юуносоо архитектур гэдэг дээр том ялаад тэр түүх үйлдэл би одоо ярьлаа да. Архитектур бол одоо олон улсад ямар байна? Бүр архитектурын сургууль ч гэсэн болмоор гэл ингээл одоо том юм яриад зоригтойч байж.
Тэгсэн чинь одоо захирлын зүйл бас уян хатан. За тэгвэл инженер мэрэгжлээ оруулаад та нар яваад шүү дээ. Барилга архитектурын гэвэл тийм манайх архитектур гэдэг сонгодог нэр дотор танай инженерийн бүх сайхан одоо юусэн сонгодог нэрэн дотор багтаа явж байгаа шүү дээ. Одоо архитектур гэдэг үгийг л одоо тайлуулсан баг 2 хуудсан бичиж байгаа л ингээд тэгээд эрхлэгч салбарын эрхтэй одоо санал нийлээд ингээд ороод олонхын саналаар барилга архитектурын сургууль болёо гэдэг нэртэй болёо гэд. Тэгсэн зарим одоо олсод юу гэж товшилсан үгээр онцох юм бол бас гэж явах шиг үгүй наац бас гэж онцно. Тэгээд бизнес ухааны хүмүүст ороод бухас энэ бух гэж мохоо байна гэдэг ингээд бөө юм шот хийсэн гэдмийн зүйл дээр яасан. Тэгээд ямар ч ясан юмсаа тэр архитектур гэдэг гайхамшигтай сонгодог энэ үг бол одоо төрөхс болж байгаа юм да. Энэ үгний утга учирыг одоо сайн ойлгуул. За тэгээс манай одоо инженерүүд, профессорууд энэ шинжилгээ ухааны технологийн сургуулийн одоо мундаг тэр том профессорууд дэмжсэн шүү дээ. Энэ архитектур гэдэг үг хайж болох юм. Тэгэл тэн чин бадар шогш энтерс нь одоо юу ярьж байгаа тусна. Манай энэ сургуулийн өөхтөх хөгжлийн анхны нүүрс хараа болсон мэрэгжил архитектур шүү дээ. Хамгийн түрүүн архитектурын одоо мэрэгжилтэнтэй уулзъя. Архитектурын салбар бий юу гэж асуудаг. Архитектор мэрэгжилтэн бэлтгэдөө гэж асуудаг. Гадаадад явж байхад манайд байгаа гэсэн. Тэгвэл тэр одоо соёл хүмүүнлэгийн чиглэлийн мэрэгжилтэн бэлтгэдэг мундаг сургууль байна. Танай сургууль тэгвэл технологийн том шинжлэх ухааны сургууль болж болох юм байна шүү дээ. Гээ санал тавьж байна гэж одоо Бадарсуу тэр үеийн удирдлагуу ярьдаг байсан. Тэгээд хамгийн түрүүн гисэн зочдол архитектурын одоо багш нартай уулзъя. Архитектурын тэнхмээр ороод гарья. Гэт одоо Америкийн, Японы, Тайваны, Германы одоо эрдэмтдүүд тэр ирдэг байсан. Тэгээд одоо тэр үйл явдлыг харилцахад одоо хүмүүнлэг талын тэр чиглэлээр бас архитектур багтаадаг учраас тэгээд одоо дагаад биш Тайван, Хятад, одоо Солонгос ингээл одоо бас хамтын ажиллагаа хөгжүүлэх гэж явж л байна. Тэгэхээр захирлууд явдаг. Заавал архитектурын тэнхимийн хэрэгс явж авна гээл. Тэнд наашаад бүрд хүнд орцсон. Монголын харагтан тухай юм яриа. Бас нэг лекцэрхүү юм хийн. Тэгэл нэг гоё одоо юм тэр ихсэн Монголын тусгалт барилгуудынхаа тухай тэмээ урд нь одоо хийсэн төсөл энэ төр одоо барилгын компаниудаас айлуу зураг энэ төр өг гэж байгаа тэр зургуудыг аваачаад ингээл одоо гаргаад авч усрыг ингээд тэрсэн архитектур хүний одоо соёл иргэншлийн тэр сайхан өөхтөхийг мэдээ тэндээс үүдэлтэйгээр инженерийн ухаан чинь хөгждөг юм гэсэн санааг л тэр гадаад ярьдаг байсан шүү. Тэгэхээр энэ өөхтөхөл тэр хоёрдугаар тэр Хонграм Макако энэ технологийн одоо чиглэлээр Монголд ирсэн анхны мэрэгжилтэн багш. Тэр үеийн капиталист орноос. Гэхдээ тэр багшийн ирсэн чинь манай инженерүүд чинь нэрээ шагаагаад одоо Хонграм Макако багштай уулзъя. Тэр чинь намын тэр үзүүлэл одоо ингээл одоо архитектурын одоо жинхэнэ соёнгээр хажил одоо эхэлж байгаа биш үү ирээд орноос тийм ээ. Ингэж л орсон түүхтэй. Тэгээ өнөөдөр ихлэ барилга архитектурын сургууль гэдэг юм сайхан нэртэй хааж ол улсын одоо хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бол манай сургууль бол их сайхан одоо хөтөлбөр төслөө танилцуулаа явж шít. Тэгээд одоогийн энэ нарийн тоя захиралтай энэ захирлын зүйл эдмийн зүйл байна. Шинэ эрхлэгч маань байна. Энэ улсууд бол энэ барилга архитектурын сургуулаа их сайхан хөгжүүлж шít. Хөтөлбөрөө шинжилж байна. Материалын баазыг яаж сайхан хөгжүүлж байна. Тийм үү? Өнөөдөр энэ сайхан студио болж сайхан одоо оюутан би одоо нэг оюутан видаж ингээд суух өрөө олж чадахгүй л одоо энэ тэнд ангин 3 ээлжээр хичээл нь оюутан олон бас л тэргээд бас л дотоод ажиллаж исэн байгаа байхгүй. Тэгээ багш нартаас нэг өрөө олигтой олж өгч чадахгүй тэгээд одоо өнөөдөр бол материалыг тоног төхөөрөмжүүд байна тийм ээ. Тэгээд оюутан чөлөөтэй суух бүх орон зайгаа ашиглаж шít. Орон зай байхгүй бол бид нэр одоо архитектурын салбар бол ингээл янз бүрийн нэхэв
Өөрснөөхөө байгаа нь суулцааг ашиглаад бүгдийг нь одоо энэ манай цаваадаас зоригтой юм бас. Тэгэл яриа юмсан байл. Ширээ санд дээр болон тохой хаана тавиа тийм үст. Тэгэл задуу багш нараа одоо өнөөдөр бол архитектурын манай салбар бол их сайхан яг одоо цаашаа олон зүйл жишгээр явах боломж нь бүрдчлээ гэж багш нь харж байна те. Ийм учиртай. Та түрүүчийн бас яриануудад дурдлаа. JICA-гийн олон улсын байгууллагаас тэгээ Япон улсаас биднэрт бас яг боловсролын салбарт тусламж олгож зочин профессоруудыг ирүүлж сургалт оруулж бас нөгөө бидний хөтөлбөрийг шинжилж өгч ирсэн юм байна. Дээрээс нь 1998 онд та анх Япон явсан юм байна. Тийм ээ. Тухайн Япон явах үедээ анх очих үедээ яг ямар сургууль дээр очиж байв? Эргээд тэр тухайн Япон явж байсан үе дурсамжаасаа бидэнд тоолцоож. За энэ бол одоо миний гадаад орнд бол удаан хугацаар 1 жил ажилласан ийм сайхан түүхэн боломж. Хонгон Коко багштай хамтран ажиллаж байхдаа өөрөөр нь Япон хэл заалгасан. Тад дэвтэрнээд. Тэгээд конничива тийм ээ саяонара гэдэг ингээд одоо өгнүүдийг заалгаад аваа сураад аваас нэг Мегуми гэдэг нэг багш ирээд Япон хэлний тэнхэн байгуулагдсан. Тэнд одоо сургалтанд хамрагдаад. Тэн чинь одоо бүр нөхөр гонцог батагч их сайн одоо Япон хэл сурчаана гэдэг одоо баг яриа болоод. Тэр юунд нь сурах хэрэгтэй юм байна гэж улсууч нь хошоораад. Би яг тэнд заалгачаад тэгээд Микоко багштай ирээд өдөөс хаш ингээд суугаад хоёулаагаа яриад тэгээд тэр чинь одоо их сайхан зааж өгнө. Гоё номноос ингээд сайхан хэлж өгнө. Англи, Японтай зэрэгэл одоо тэгээд тоо. Тэгээд бүр харилцагтайгаа болоо. Тэгээд JICA-гийн улсууд ирээд бас тэр үед бол Хонгон Микоко багшуудыг сургалтын хөтлөөр юуносоо Японы соёлыг л бид ч айхтар төлөвлөгөөтэй шүү дээ. Соёлыг түгээх тэгээд сургалт ингэж явдаг гэдэг ерөнхий шиг чумыг 90-92 онд 92-аас 94 онд тий. Залгаад Ютака Маймура багшуулын хөхтэй зэрэг яг зөвхөн сургалтын төлөвлөгөөр орж ирж байгаа. Тийм хүн хэрэгтэй байна гэсэн яг тэр хүн орж ирсэн. Яг практик дээр ажиллаж байсан тийм залуу юм байна. Тэгээ яг энэ зураг төслийг яаж хийх вэ? Энд ямар шаардлагууд байдаг вэ гэдэг юмыг бас монгол хэл заалгаад ирж байгаа шүү дээ. Тэнд нэг хэдэн сар заалгад юм гэсэн. Бас монгол хэлтэй талмууд тэгээд англиар бас талмууд ярина. Тэгээд одоо гой сэтгүүр ном авсан. Тэгээ би тийм хүсэл тавьсан. Манайд энэ сурах хүчийг Орос дээр л босод одоо хэл дээр хавар юм. Би одоо ингээд манай тэнхимд нэг Японы яг ихтэй сургууль ашигладаг ном сурах хүч хэрэгтэй байна гэсэн. Аргагүй тийм байна гэж JICA-д одоо хоёулаа сууж байгаа хүсэл тавиад яасан чинь $2000 юмтай. Нэг 10 сурах хүчийг дээр нь бас нэг 2-3 түүхийн ном энэ төр ингээд. Тэгээ дандаа сэтгүүлүүд их ирдэг. Тэрнээс нь одоо манай ютунд зарим нь одоо байгаа л да. Энэ сургалтын гол материал болж байсан. Тэгээ Япон хэлээр багшуулах хэрэгтэй юм байна. За тэгээ манай одоо хөр эрдэнэ багш бач. Магистр хамаас хэн хамаалан багш ингээд. Чин JICA-гийн одоо тэр нөлөөл яваад байгаа ш. Тэгээ хамгийн анх хөр гонцог бат настай болцсон байна. 30 жилийн гарцсан байна. Бараг 40 ахч байгаа ч юм уу те энэ гэд ингэхгүй тэгсэн чинь Хонгон Микоко багш яг JICA-д юу яат. Юу лээ? Координатор ажиллахгүй юу. Тэгсэн чинь тэнд ингээ хараад ясаа чи шинжлэх ухааны технологийн сургуулиас JICA-гийн чамаар одоо суралцах бүрэлдэхүүнд гончиг бат багш нэр явж байна гэл. Микоко багш харчихгүй. Тэнгүүтээ тэр дарга танилцсан. Би энэ хүний одоо ингээд архитектурын одоо юу ажилласан яасан гэдэг юм да дэмжих. Тэгсэн дэмжлээ л гэсэн. Тэгэл гараад өгсөн. 98 оны 3 сард. Тэгээд Тохокогийн их сургуулийн хажууханд байдаг Тохоко Когядагаку гэдэг нэг хувийн сургууль байсан. Тэрүүн дээр аваашаад одоо эхлээ 2 сарын Япон хэлний бэлтгэл хийсэн. Тэгсэн чинь өстэй тэнд олсон чинь тэр Бали Латин Америкийн суудаас 2, Хятадаас 2,
Германаас нэг, бүр Африкийн Кени улсаас нэг ингээд нэг 10 хэдэн нэг групп очихгүй нийт. Тэгсэн эхлээд очиод шууд тэр Шинкансенаар одоо Сандараа явах гэж байгаа байхгүй. Тэгээ яасан чинь тэр угтаж авсан хүн ирээд эхлээд англиар мэлээ би тэгээд янгуут нь коничева гэдэг ингээд хөө та Япон одоо Японы сургалтанд байгаа шүү. Тэгээд би ганц хоёр юм тааш одоо гайгүй сурцсан маягтай байна шүү. Гэх хоног юм яриад. Тэгээд очиод ингээд сурсан чинь одоо өөрийгөө магтж байгаа юм биш. Нэг сар ингээд болохтой шүү. Тэр хэдийнхээ дээр гарцад явж гин шүү. Оноо өндөр яриад тэр Япон хэлний багш нар үнэлээд та ингээ хаан сурсан одоо ингээ сурсан одоо юу гал ингээл. За тэгээ 2 сар удаа Япон гэдэг шалгалт өгсөн. Өндөр оноо авсан. Тэр нөгөө хятад арай жоохон нэг нь миний доороос аюу шахтай юм л Япон. Энэ Монгол яаж мэдээ Япон хэл ханж манж мэдхгүй. Надаас төрүүлж өндөр оноо авсан байна энэ. Тэгээд 2 жил тэгээд Шинохай гэдэг нэг Хироши Шинохай багш дээр одоо яг очиж ингээд сурж байгаа. Тэгээд яасан нэг жижигхэн компьютертэй зэн компьютер ажиллаж юм хийвэл хий. Тэр их зүрхээ багшаас юм аа. Хийлэх өгөөд гараараа зураад юм хийгээд. Тэгээд сайн үз гадуур явын тэнхмүүдийн багш нартай уулз сургалтын төлөвөө ав. Тэгээд тэрнийгээ бичээд маргааш ирээ над үзүүлж асуух юм бол асуу гэл. Тэгээд хамтран ажиллаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд Жака бол төлөвөө гаргаж өгөн төлөвөөтэйгээ ажиллана. Тэгээд тохоо хөө их сургууль руу очив. Тэр үед бас доктор сурж байсан багш нар шүтээсээ тэдэртэй холбоотой байсан. Өвөр Монголын бас улсууд байсан тэгээд тулж юм чад. Ингээд 99 онд ирсэн байхгүй. Энэ одоо юу бол надад өстой архитектурын талаар олон улсын тийм тэр архитектурын орчин ямар байдаг, сургалтын арга нь ямар байдаг, багш нар нь одоо ямар одоо мэдээж чадвар ямар улсууд байдаг тийм ээ, оюутнууд нь яаж одоо сурдаг энэ бүх юм бол тэнд л нүд нээж байгаа. Үнэхээр тэнд одоо хүнийг хүн шиг хүндэлдэг ста нэг чи өөрөө л хичээх юм бол бүх боломжууд байд юм байна гэдэг итгэл надад тэнд бол төрсөн. Тэгээ маш их одоо юу тэрж байгаа шүү. За сургалтынхаа юм энийг нэвтрүүлж игээд би бүх курсд ордог архитектурын төслийн даалгаврууд оюутны жишээтэй цуг авчираад манай үзэсвэр багш байгаа. Тэрний дагуу ингээд одоо дизайны хичээлүүдийнхөө сэдвийг сон боловсруулна гэж бүгдээрээ одоо урам зоригтой орж ялаа да. Тэгээ яг тэгэл ирээд яасан чинь миний байж хад Адарч багш зочин профессор очижсэн. Од нь ялан гэрэл багш байж байсан. Тэгээ Адарч багштай хальтуул за би ингээ явлаа гэсэн. За чи очих хөдөөж очоод эндээс одоо тоохохгүйнд би 14 хоног тэгээ очив. Тэгээд ирсэн ч яста тоохохгүйн их сургуулийн тэр юугаар профессорын баг болгоё гэдэг ийм юугаар би Адарч багштай уулзаад өөрөө ярьжсэн. За таны л асуултаа одоо шийднэ. Тэгээд тэр захирлын үлдэн зүйлдээ яриад өнөөсөө профессорын баг руу орно. За байр байхгүй байна. Энэ тэр зураг одоо зохиол гэдэг ингээд. Тэгээд ихэлсэн. Тэгээд архитектур бол шинжлэх ухааны технологийн сургуулийн материалын баазыг бэхжүүлэх бүх талын хамтын ажиллагаан дээр бол манай сургууль дандаа зураг төслийг хийж байсан. Тэгээд миний ирэхэд бол энэ 3 дугаар байрны зураг төслийг дагшиг багш хийцэн барилгын ажлууд эхэлж байсан. Тэгээ дараа нь шууд энэ онгот номын сан дээр зураг жаргал багшинтай анхны хэсэг би одоо тэр яг одоо та нар үзсэн шүү дээ юм да. Тэгээд ажлын зургийг хийгээд тэгээд одоо бариад за 8 дугаар байр. Аас одоо манай тэнхэм даалгавар өгөөл тэгээд төвийн шугамар гээд Пүрвэрд багш ахлаад битгэд ороод цаана хүнсний технологийн лаборатори наран тояа багшуудаар ороод ингээд эн чинь одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн материалыг бас бүр ингээ байрсан үл хөдлөх хөрөнгөнд нь бол манай судалгааны төв профессор багш бүгд оролцоод ингээл гэсэн. Тэгээд тогтчлтын зураг 48 гэсэн. Тэр полигоны зургууд бүгд зураг төсөл гарч ирсэн. Тэр байтугай 1993
3 4 онд энэ Сэлмэг ерөнхий архитектор байсан. Манай 83 оны төгсөж. Ерөнхий архитектор байхад нь би очиодаа санал тавиад манай сургуулаа хөгжүүлэх туслаач гэсэн. Болно яах вэ? Камп маягаар хөгжих санал манай ректор ярьж байна. Өгөөтгөл газар хэрэгтэй. Газар хэрэгтэй. Баянголын аманд газар өгнө. Цэнүүл бас одоо сургуулийнхаа хөгжилд их тус болсон шүү дээ. 91 га газрыг Нинхол дарга одоо хотын дарга байсан. Шийдээд өгөөд би надад уцтаа сэлмэг тэгж ректортойс нь бас уулзъя. Шийдвэр гарсан ч та нар яаж хөгжихдээ төлөвлөгөө энэ төр байна уу? Бадар шогшоо яасан ч одоо уулзъя. Бүх одоо санхүүгийн одоо Лизагийн Молдватер проекторууд захирлын одоо профессорудаа яасан ингээл тэгэл одоо би тэнд их гол оролт өгөх нөгөө хэд чинь ирсэн дагуулаад орсон. Уулзсан. За 91 га газрын зөвшөөрлөг гаргалаа. Гонцгой тогшол одоо шалсаар хагаад энэ ус нэг л кампаар хөгжинч гэх шиг юм яриад ингээд байна. Төглөө явах одоо бид нар эндээ ярьсан бадар шогшоо байж байгаа. Тэг Баянголын аманд дэрнээс юу татаад шам татаад одоо ингээд анхны кампаар хөгж тэгэл ангуут нь хэнийг төсөл ям архитекторын төсөлтийн гэдэг нөхдөөд кампын одоо төслөөр диплом хамгаалж байсан шүү дээ. Тэгэхээр одоо манай салбарсан анх кампаар хөгжих нэг камп гэдэг юу бол бараг ойлголт байхгүй Монгол улсад байхад анхны төслийг хийж байлаа шүү дээ. Шинжлэх ухааны технологийн сургууль анх удаа хотгоноор хөгжих ерөнхий төлөвлөгөө боловсруулад Бадар ректорын зүйл танилцуулж байлаа шүү дээ. Бүр улсын их хурлын дарга багонд яриад үзчихсэн шүү дээ. Хотын даргатаас үг. Ингэж хөгждөг юм шүү дээ. Энийг шатаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд одоо тэмдүүр бүх одоо барилга архитектурын шинжлэх ухааны технологи бүх олдуудыг нэвтрүүлэх. Ста сайхан төслөгээр тэгээд сүүлдээ тэгээ хөрөнгө мөнгө янз бүрийн болоод ректор солигдоод тэгээд манай чинь ажил унтрахтаа нэг унтарсан чиг унтардаг шүү дээ. Тэгээд унтраад тэгээд одоо энэ санаачлал бол манай архитектурын салбар архитектурын одоо хэдэн багш нар маань бид хэдийл одоо хийжсэн. Ийм л ажлууд. Энэ бол өстой түүхтэй их гоё. Одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн үеийн удирдлага эдмийн зөвлөл бүгд одоо ингэ түүхэнд ч одоо ингээд сайн мэднэ. Сургуулийн хөгжлийн түүхэнд л одоо явдаг шүү дээ. Тэглээ тэр Артур гэдэг нэр байхаас аргагүй болж байгаа бас яхан ч арга баг. Гонцгой агшаа та архитектурын салбарт 20 жил тэнхимээ эрхлэгч хийлээ. Архитектурын салбартаа 40 жил ажилласан байна. Ингээд энэ таны ажилласан архитектурын салбар өдгөө 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэгээд энэ архитектурын салбарын ирээдүй одоо цаашдын хөгжлийг та яг хэрхэн төсөөлж байна вэ? Төсөөл бай. За. Социализмын үеийн архитектурын тэнхим тэндүүл сургалтын арга барилуулаг зөвлөлт холоот улсын Москвагийн архитектурын сургуулийн тэр технологи нэвтэрж байсан. Яг политехникийн дээд сургууль бие даан байгуулагдах үед мөн одоо тэр технологи байсан. Тэгээ 92 оноос техник сургууль болж өргөгдсөн. Тэр одоо сургуульд бол архитектурын тэнхим профессорын баг болж хөгжсөн. Тэгээ 2014 оноос хойш салбар болсон. Одоо тэнхимийн одоо систем эргээшилж байгаа юм шиг байна. Энэ түүхэн хугацаанд бол архитектурын салбар маань маш тогтвортой. Монгол улсын архитектур хот байгуулалтын салбарт нэн хэрэгцээтэй архитектор мэргэжилтэнгүүдийг бэлтгэсэн. Бэлтгэсэн архитекторуудын судалгаагаар 80 орчим хувь нь мэргэжлээр ажиллаж байгаа гэж тоогоорсон. Өнөөдрийн байдлаар 1400 орчим архитектор төгссөн байна. Яг хөө зарим одоо мэргэжилтэнгүүд ярьдаг, мэргэжлийн байгууллагч ярьдаг. Олон улсын жишгээр одоо 1000 хүнд 100000 хүнд оногдох архитекторуудын тоогоор Монгол бол
тэргүүн зэрэгт явж байгаа. Тэгээд одоо эн чинь чанаргүй тоон үзүүлэлт биш үү энэ гэдэг. Бэвэл хэлдэг хурал санаад. Монголын арт түмэн соёлтой, мэдлэгтэй, боловсралтай бүтээлч ийм арт түмэн болоо гэвэл архитектурын ухааныг судалж архитектурын ухаанаар ажилладаг ийм хүн олон байгаасаа гэж би боддог. Тэгэхээр бол архитектор мэргэжил одоо эзэмсэн хүн бол өнөөсөө ятгахтаа өөрийнхөө одоо сого орон суус, хашаа хороо тэгээ гадуур одоо соёлыг төгөөж явдаг хүн шүү дээ. Энэ утгаараа бол тэр өнөөсөө амьдрахын ухааны мэдлэг боловсралтай болж байгаа. Ийм хүнийг олноор бэлтгэх хэрэгтэй. Би өшөө олон хүн бэлтгэх ёстой гэж боддөө. Монголын арт түмнийг одоо соён гэгэрүүлэх бас нэг шат эхэлж байна. 21-р зуунд шүү дээ. Хоочмол соёлын довтлогоо гэж явдаг гэсэн. Одоо тэгвэл соён гэгэрүүлэх үйл ажиллагаа явах хэрэгтэй. Энд бол архитектурын мэргэжлээр төгсөн архитектор улсууд мангайлах хэрэгтэй. Тийм учраас маш олон байх хэрэгтэй. Өнөөдөр нэг архитекторт оногдож байгаа иргэдийн тоо хэдв. Тэгвэл нэг олон болох хэрэгтэй. Гэр бүлээрээ төрөл саднаараа тийм үү найз нөхдөөрөө архитектурын боловсралтай, соёлтой, хүнтэй харьцдаг, хүмүүндэг, инэрэнгүй бүтээлч ийм хүмүүсд одоо хэрэгтэй байна. Хүн ёсны архитектор хүн бол хүн болж төлөвшдөг байхгүй. Хувь хүнээс бие хүн бол төлөвшдөг философи байна. Энэ бол архитектурын мэргэжил эзэмсэн хүн ингэж төлөвштэй. Тэгвэл тийм хүн хэрэгтэй байгаа байхгүй. Хүн шиг хүн гэсэн үг. Хүн шиг хүн. Түүнээс одоо зүгээр ямар ч зорилгогүй бүтээлч бус. Тийм ээ? Юмыг сайжруулах, шинчлэх, мөрөөдөл, хүсэл эрмэлзэл энэ бүхэн одоо цогцолж яддаг хүн бол архитектор хүн. Ийм хүн олон байх ёстой. Энэ мэргэжлийн мэрэгших тал нь бол тэр хүний өөрийнх нь авьяас чадвар. Цааш наваа явна. Түүнээс архитектурын тэр ухамсар, ойлголт бие хүн болж төлөвшөлтөл энэ мэргэжил агуу үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Тийм учраас одоо энэ мэргэжилтэн олноор нь бэлтгэх ёстой. Тийм учраас манай салбар бол энэ тал дээр бол илүү бүтээлж ажиллах ёстой. Оюутнуудтай илүү бүтээлж ажиллах, сэтгэлгээгээ хөгжүүлэх, тийм ээ. Нийгэм соён гэгэрүүлэх үүргээ биелүүлэх энэ чиглэлээр бол илүү өгөөжтэй ажиллах. Ийм л одоо өөрөөр зорилт байна л да. Гэж харж байгаа. Тэгээд манай энэ салбар бол цаашдаа бол хөгжихэд бол ер нь бол энэ нийгмийн шаардлага байна. Энэ шаардлагын хүрээнд бол 2017 оноос эхлээд энэ үс хот төлөвлөлт өнөөдөр ямар байна тийм ээ? Улаанбаатар хотын жишээл харуулж байна. Хот төлөвлөлтийн нарийн мэргэжлийн хүнийг бэлдэх үнэхээр нийгмийн шаардлага байна гэдэг энэ асуудлыг энэ архитектурын тэнхимийн багш нар энэ архитектор мэргэжлэр төгссөн манай төгсөгчд эдгээрөө нийгэмд олж хараад ингээд ерөөс энэ мэргэжилтэн бэлдэх хэрэгтэй гэдэг сэтлэг гарсан. Сэтлэг гарангуут нь хөвгтэй тэр чинь төвхтэй 2017 Сеулийн их сургуулийн Ким Кован гэдэг хоёр профессор энэ манай хүрээлэн байгаа орчны шугамаар хийж ажилладаг байсан. Тэгээд энэ улс хоттой нэг суужгаад яриад хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэн бэлдэх ийм одоо хүсэлтийг анх гаргаж байла. Битгэд нэг нөхдөв. Тэгсэн хүлээж аваад Ошоо Сеулийн сургууль дээр одоо тухтай ярьсан байлгүй. Ер нь дэмжсэн юм хариу ирээд тэгээд 14 оноос хойш үднээс бэлтгэл ажил хангагдсан шүү дээ. Тэгээд дэсний судлан багш нар орон байр тийм үү? Өрөө тасалгаа
Тэгээд өнөөсөө маш шуурхаа ингээд хэдээ яаж бэлтгэх вэ ингээд бас төсөл шиг юм бичиж байгаа. Тэгээд ингээд явсан. Тэгээд на савада эрхлэгч болоод энэ ажлыг бүр шуурхаа явуулаад энэ манай барилга ахтун сургуулийн өдөрлөг нарны тоя захирал нэмтэр бүр эрчимжүүлээд хурдсгаад ингээд өнөөсөө 2023 онд архитектурын салбар маань дотроо архитектур хот байгуулалтын салбар шинээр нээлээ шүү дээ. Хөтөлбөрүүдөө бакалавр, магистр, докторийн хөтөлбөрийг үндэсний магадлан итгэмжлүүлээ. Манай архитектурын тэнхим 18 онд магадлуулсан хөтөлбөрөө дахин шинжилж магадлууллаа тийм үү. Одоо ингээд ер нь бол цаашдаа ингээд тогтвортой хөгжих энэ боломжууд бол суурьад тавигдлаа. Тийм учраас энэ 50 жилийн босгондоор манай тэнхим ямар том хариуцлага Монгол улсын хот байгуулалт архитектурын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтуудыг зураг төсөлд нэвтрүүлэх ийм мэргэжилтэн бэлтгэхэд бааз суурь нь бэлэн боллоо шүү. Ялангуяа одоо өнөөдөр чинь нийгмийн тогтвортой хөгжилгээр яриад байна шүү тийм үү? Нийгмийн тогтвортой барилга, тогтвортой хөгжил гэх. Одоо энэ агуулгын тэр одоо предметүүдийг сургалтын хөтөлбөр тэ бүрэн шингээсэн онд практикийн одоо мундаг хөтөлбөр боловсруулад ингээд дэлхийн жишгт нийтсэн мэдлэг чадвартай архитекторуудыг бэлтгэх ийм том сургууль болж өргөж хаа гэж би харж байна. Түүнүүд ногоон барилгыг ярьж байна шүү. Архитектурууд төр социализмын үеэс гэдэг ногоон барилга, эко барилга одоо ингээд хөгжих энэ боломжуудыг зөвхөн барилга тэрхэн орчинд нь ингээд яадаг гэсэн одоо бол томоор дэлхийн одоо хэмжээнд хардаг болсон байна шүү. Тогтвортойгоор хөгжүүлье. Ашиглалт байгаль орчныг нөөц хомс боллоо. Хүн ам дэлхийн хүн ам 8 тэрбум боллоо. Тэгвэл яах вэ? Байгальда ээлтэй тим орчныг архитектор хүн тийм үү? Бий болгохгүй юм бол тим төсөөл, тим концепц гаргахгүй юм бол ернөөсөө дэлхийн одоо хөгжил тогтвортой бос хөгжилд орох гэдэг шүү. Тэгээд тогтвортой хөгжлийг хангах их сурн архитектурын төлөвлөлтөөр л явна. Тэр төлөвлөлт хийдэг мэргэжилтэн бэлтгэдэг салбарыгаа биевол маш ирээдүйтэй цаашгаа хөгжих бүрэн боломжтой бүр тогтвортой хөгжөөд тэгээд олон улсын одоо жишгээр ирээдүйд бол Монголын архитектурын үндэсний сургууль институт болж одоо хөгжих ийм ирээдүйтэй л гэж би харж байгаа. Их баярлж явдаг. Боловсон хүчин ч одоо чамгүй бэлтгэгдсэн. Өнөөдөр бодод Европ, Аз үндэсний одоо мэргэжилтэнгүүдээс бүрдсэн ийм баг ажиллаж байна. Манай салбар дандаа сайхан гэдэг одоо ажилтдаг ийм сайхан архитектурын төлөө зүтгэлээ өгсөн ийм сайхан одоо шамнар байна, архитектурууд байна. Ийм одоо хөсөл эрмэлзэлтэй салбар болтлоо хөгжинэ гэж би бас бороо бас үдээ зэрэгт очих болоо өгөө болоо гэж 50 жилийг төсөөлж яхад тэр хэмжээс илүү гараад ингээд хоёр одоо бүр өстой бодлогын хэмжээнд асуудаг шийдэх юм хүчтэй боллоо шүү дээ. Шинжил ухаан гэж юу юм архитектур. Гөрнөөсөө бидний төсөл шүү дээ. Архитектурынхаа төслөөр бид нар шинжил ухааныг
бидний төсөөлөл, таамаглал, мөрөөдөл, концепцуул ернөөсөө архитектурын онол өгөөд архитектурын шинжлэх ухаан байхгүй юу? Ийм хүн хэрэгтэй өнөөдөр. Харамсалтайныхаа шийдвэр гаргадаг улсууд архитектор бас явж байгаа. Энэ зөв. Гэхдээ мэрэгдсэн архитектор хүний дуу хоолой өнөөдөр нэн шаардлагатай болсон. Үүнийг одоо энэ 23-4 оноос бол шинэ салбар манай архитектурын шинжилсэн одоо хөтөлбөрөөр бэлтгэх бүрэн боломжтой гэж би харж дүгнэж баярлаж байна. 1974 оны 2 дугаар сарын 29-ны 772 тоо тушаалаар байгуулагдж байсан архитектурын техмаа 2024 онд ингээд 50 нас хүрж байна. Таны оюутан болсон цаг үеэс Аваад үсгэрийн 50 жилийн 45 жилийн танд өнгөрсөн байх юм аа. Одоо ингээд харахаар архитектур, барилга архитектурын салбарт ажиллаж байгаа энэ хүмүүс донд таныг танихгүй хүн байхгүй. Та бол энэ салбарт олны танил хүн. Та өөрийнхөө багш нарт өөрийнхөө хамт суралцж исэн найз нөхөд одоо хамт ажиллаж байгаа одоо хамтран зүтгэгчид суралцж байгаа оюутнууд энэ салбартай амьдралаа холбосон хүмүүст өөрийнхөө сэтгэлийнхээ үгийг хэлнэ. За яста их баярлалаа. 45 жилийг оюутан ах уянаас багш салбарын эрхлэгч за энэ одоо алуун тушаал хашаад итгэл найдвар аваад за энд бол одоо сайн аль алийг хостуулсан. Зарим үед шантрах үе байсан. Зарим үед бол ойлгоч үе байсан. Зарим үед бол зориг орохч үе байсан. Энэ бол төөх болон үлдэн. Миний одоо шал багш нар та бүхэн бол өргөжлүүлнэ. За ингээд энэ архитектурын үндэсний архитектурын мэргэжлийн бэлтгэх энэ салбарыг үүсгэн байгуулахад гар үе сэтгэл зүрхээ оролцож одоо явсан үе үеийн ахмадууд байна. Нэр нь бол тодорхой шүү дээ. Тийм үү? Одоо амьд сүрэн байгаа тэгээд Тэнхимийн 2 дахь эрхлэгч Анжингийн Шархуу Ахмад одоо гавьяа тойлоос Чимдийн дагшигд орж багш байна. Пүрэв багш маань байна. Намсрай багш маань байна, тийм ээ. За ингээд одоо үе багш нартай манай барилгын мэрэгжлийн сургуулийн бүх профессор багш нартай намайг багшаа гэж дууддаг бүх шав нартай салбарынхаа 50 жилийн баярын мэнд хүргэе. Би та нарыг дандаа хайрлаж хүндэтгэж явдаг. Өнөөдөр архитектур хот байгуулалтын тулгымдсан маш олон асуудлууд байгаа. Энийг одоо энэ салбараар төгссөн архитекторууд бол ийм болгоогүй шүү. Энэ бол тухайн одоо манай нийгмийн энэ системийн одоо алдаа зохиол эндээс үүдэлтэй шүү гэдгийг манай багш нар, манай эдэмтэн профессорууд судлаад үр дүн гаргаад ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо бол зөвшрээд явнаа. Архитектуруудын доо хоолой хүчтэй болно. Тийм учраас өнөөсөө Монгол улсынхаа хот суурин газар, барилга байгууламж, хүний амьдрах орчин сайжруулах хуулиастай энэ салбарыг төгссөн миний одоо шавнар архитекторууд, инженерүүд бүгдэнд нь 50 жилийн мэнд хүргэж ажлыг их амжилт хүсье. Амьдралд нь сайн сайхан бүхний хүсье. Ирээдүй бол та нарын гарт байгаа шүү. Зоригтой залбоотой чиглэсэн ажил үйлсээ үр дүнтэй хийгээрэй. Амьдрал ахыгаа улам сайхан болгоорой. Би сэтгэлээ зориулахад бол амжилт заавал хүрнэ шүү.
архитектурын шинжлэх ухааныг улам сайн гүнзгий хөгжүүлээрэй. Шинжлэх ухаан бол та нарын толгойд байгаа шүү. Зураг зураас болгон чинь шинжлэх ухаан шүү. Тэр чинь хүний амьдралын материалын орчныг бий болгодог эрх үүсвэр шүү. Төлөвлөлт төлөвлөгөө санаа концепцгээр битгий архитектурыг хийж байгаарай. Төлөвлөлт байж ээж бүх юм дэгтэй, журамтай, хуультай, дөрвөндөө нийсээд явд юм аа. Төлөвлөлтгүй хийсэн архитектурын бүтээлбэл хүний амьдрах орчинд сөргөөр нөлөөлнө. Байгаль сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр Улаанбаатар хотынхоо жишээг бид харах ёстой. Улаанбаатар хот бол сайхан хөгжиж байгаа. Бас ингээл одоо дандаа бүтэхгүйгээр дууж болохгүй. Энийг төсвөрлөн гарч чадах тэр боломжуудыг энэ салбарыг төгссөн архитекторууд ноором дүрм мэдлэг чадвар уран ухааныхаа хүчинд өнөөдрийн төвшөнд нь яг бариулаад эд одоо хөгжүүлээ явж байгаа шүү. Цааш нь хөгжүүлэх боломжууд байна. Улаанбаатар хотыг улам нэгтруулах ёстой. Шинжлэх ухааны үндэстэн нэгтруулах ёстой. Тэр тохиолдолд метрогоо барих ёстой. Тэгжээж одоо эцсийн үр дүнтэй шийдвэр гарна шүү дээ. Тэгэхээр одоо нектар бүр ондаал одоо гэрэл сүйдгөө болтлоо өндөр баярлаа гэх нь юуг нь энийг засч болно. Архитекторуудыг оруулж ажилуулаарай. Архитекторуудын үгийг одоо мөрдлөг болгож ажилладаг ийм удирдлагын систем бий болох ёстой. Тэгвэл одоо бодлого зөв бол, концепт зөв бол цаана бүтээн байгуулалтын ажил бол зөв шугамаараа явна. Тэр зөв шийдвэр хаана хадгалагддаг вэ гэхэд Монголын ард түмэнд хадгалагддаг байхгүй. Монголын ард түмний тэр амьдрахын ухааны үнэн зөв мэдээлэл, үнэн мэдлэгийг түгээн дэлгэрүүлдэг нь архитекторууд. Монголын ард түмэн бол мундаг ухаантай ард түмэн байхгүй. Бүх юмыг шинээр сэтгэж идэв. Түүнийг мэргэжлийн чиглэлээр нь түгээн дэлгэрүүлж бодлого болгож шийдвэр гаргадаг мэргэжилтэн архитектор. Тэг хөгжиж шүү дээ. Хөгжихдээ тогтвортой хөгжинэ. Ийм усаас архитектор одоо мэргэжилтэн бол Монгол улсын ирээдүйн хөгжилдүүл нэг номерт хэрэгтэй. Инженерүүдтэйгээ суг ажил. Тэдгээрүүдийг баг болгож ажиллаа. Чиг шугамыг нь заа. Норм тэн баримт төчгүүдийг бүгдийг нь одоо шинжилнэ. Ямар гоё мэргэжилгээс зурх тусам, хэлэх тусам үгийн яруу сайхан бол архитектурт байна. Зурх тусам хүний толгой сэргийдэг шүү дээ. Өвдөжсэн толгой сэргээд л тийм үү. Аманда бас жоохон аялал. Тэгээ зарим архитектурууд онгод ордог. Манай Балдан архитектор яддаг гэсэн шүү дээ. Сойх муртанд дуулж байгаа зурцтай зэрэг янзын босоод ирдэг шүү дээ. Вот эн чинь юу? Нөгөө хөг аялгаа байна архитектурт. Нөгөө зурж яана гэдэг чинь тэр урлагийн төрөл жанрууд явж л байгаа шүү дээ. Сайхан зохиомж, гарган, пропорц байна, хэмнэл байна, масштаб байна. Архитектурч нөөрэ урлагийн төрөл жанруудын төгс илэрхийлэл болж байгаа байхгүй юу? Архитектурын бүтээл дотор аяг шиг байна. За ингээд баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Энэ сайхан анхны нэвтрүүлэг бол манай сургуулийн хамт олонны их сайхан студид анхны зочноор орсондоо багш нь их баярлж байна. Тэнхимийнхээ хамт олонд шавнартаа одоо сурч байгаа бүх оюутан сурагчид сургуулийнхаа хамт олонд 50 жилийн
Баямэндийг дахин хүргье. Их баярлалаа. Баярлалаа багш. Баярлалаа гэж. За. За болчихлоо. Цааш мөчлөө зогсоохгүй. Сая хаач. Ингээд багтаар байгаа. Би багшаа нэрээ асууж. Би одоо энэ дээр багшаа нөгөө бичгэн болчихж байгаа шүү. Тийм.